Notes podcast. Бидний Notes podcast хэлж байна. За юу яцхан? Бидний Notes-ийн 257 дахь дугаар. 257 тийм үү ямар авир бэ? Өөрөө сонсохоор хаяа бас. Тууштай хөдөлмөр шүү бас олон юм хийх гэж үзсэн. Тэгээд ингэ тууштай явах хүмүүс ч л яг зорсондоо өртөг гэж байгаа шүү дээ. Тийм номын ачаар би тууштай явж байгаа. Би сэндрийн ачаар тууштай явж байгаа. Би нэгээ тэгэл татаал те. За өнөөдөр их гоё эмэгтэйчүүдийн дугаар байна. Зочноор бас маш гоё хүн ирсэн байгаа. Тэгээд юун дээр одоо хөтөлбөртөө айгүй дэлгэрэнгүй танилцуулдаг штэ зочноо. Тэгэж бол чадахгүй байлээ. Тэгтээ давчхандаа бол өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг, Big Sisters-ийн бас үүсгэн байгуулагчдын нэг, comedian, activist, feminist ийм мундаг хүн ирсэн байна. Зоолоо ихч мэн ирсэн байна. Баярлалаа өрсөнд те. Айгүй олон хүмүүс танаа сонсогч юм бэл ш те. Тийм ер нь хөтөлбөрөөс ч гэсэн айгүй олон хүмүүс. Харин тийм. Тийм. Та нарт крашлсан хүмүүс би гэхдээ нөгөө намайг орно гэсэн чинь мэдчилгээ дамжуулаарай гэдэг. Манай таньдаг энэ хоёрын крашууд мэдчилгээ нэр нь хэлээд яах вэ? Гэсний хэлж энэ төр. Тийм. Амар олон юутай фэнүүдтэй байдаг ш та хоёр чинь. За танаар ойрд юу вэ? Юу хийж гин? Ер нь өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд төрийн бас байгууллага маань яг яагаад бий болов? Та ер нь яагаад феминист юм? Яг феминист болох тэр юу анхны ингээд сэтэл нь юу болсон бэ? Тэгээ ерөөхдөө айгүй энгийнээр тавчхнаар тэ нэх ядраа зүдрээсэн биш энгийн гэвэл ерөөхдөө би яг нөө эрхцүүч хуульчаар төгссөн. Тэгээд би тийч чинь ерөөхдөө би болохоор бизнесийн байгууллагад ажилладаг байсан. Тэгээд 2008 оны 7 сарын 1 ингээд нөгөөл явд болсон шүү дээ. Хүмүүс жагсаал тэмцэл гаргаад тий. Тэгэхэд ерөөхдөө бид нар чинь нэг хүний эрхийн клубд явдаг байсан. Тэгээ тэр үед яг ингээд за энэ чи юу болов гэдэг залуучууд үзэл бодлоо илэрхийлэх зорьсон улс төрийн тий сонгуулийн үр дүнтэй санал нэгдэхгүй байна гэд. Тэгсэн чи тэр үед нь ерөөхдөө маш их одоо цагдаа хүчний зүгээс баривчилж тэ маш олон залуучуудыг баривчилж дахиад бүр 5 залуугийн амнаас одоо эндэж тэ гэх мэтчлэн ингээд ерөөсөл улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх орон зай байхгүй болсон юм байна. Тэр тусмаа эхлээд 50 замаар жигсэжсэн хүмүүс нэг мэдсэн чи ингээд бөөн одоо хүмүүсийн явуулга ингээд голоор нь би ягаад үл яах Улаанбаатар зочд бодолд ажилладаг гэсэн аахгүй тэр үед. Тэгээд яг дээрээс нь харж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө үйл явдлаа. Тэр бол ерөнхийдөө ингээд одоо 50 жигсаал байжгаад хэсэг одоо хүмүүсийн захиалгатай юм уу хүмүүс орж ирээд одоо тэр бэлэн нөгөө юм шилэн одоо юу гэдэг ч үлээ тийм бензентэй тийм те ямар коктейл гэдэг нэг нэртэй тийм юм ингээд цацаж мацаад эхлэв. Тэр бол жирийн жигсагч хүнд байхгүй зүйл байгаа байхгүй. Тэрийг юу яаж хийдгийг жирийн хүн мэдэхгүй. Тэгэхээр ч одоо тийм шилтэй, бензентэй, давуутай, тийм бэлэн юмтай хүмүүс орж ирнэ гэдэг чинь тодорхой хин нэгний явуулгаар тэр жигсаалаад өмнө саман болж байгаа байхгүй. Тэгэхээр айгүй харамсалтай санагдсан тэр үед. Ягаад залуучууд те дөнгөж сайхан огцор хамархан гэдэг шиг л яг дуул нь бол ингээд 50 жагсажсэн хүмүүсийг ийм байдалд хүргээ сүлд нь одоо 800 гаруй залуучууд тэрний чинь дараа эрүүгийн хэргийн яд дунаад 5 хүн амь ирсэн гэдэг чинь маш одоо ноцтой болж байгаа байхгүй. Тэгээд бид чи хүний эрхийн мониторинг хийж яваад ерөнхийдөө хүний эрх яаж зөрчигдөв гэд. Тэгээд би 8 сарын тэр 7 сарын 1-ээс бараг 2-3 өдрийн цаашаа ээлж амралтаа авч ирсэн бизнесийн байгууллагаасаа. Тэгээд тэр амралтаараа ерөөсөө хүний эрхийн байгууллагатай ажиллаад. Тэгээд ээлж амралт дууссан ч гэсэн бизнесээ болоод тэгээд Monfenet гэдэг байгууллагад орвол. Тэгээд ер нь хүний эрх судлаад явж исэн чинь гэхдээ энэ хүний эрх дотроо эрхтэй эмэгтэй хүмүүс бүгдээрээ эрхийн эдлэг дотроо эмэгтэйчүүдийн асуудал бас тий. За эмэгтэйчүүд ихгүй өөр бас одоо цөөнх олон хүмүүсийн эрхийн асуудал хөндөгддөг юм байна гэл ерөөсөө шудраг усны мэдрэмжээр одоо тэр чинь ингээд таниад үзээд уншаад судлаад ангууд шудраг ус зөндөө юм гараад ирж байгаа юм тий. Тэгэл тэр үед найзуудтайгаа байсан учраас хамт тэр аянд явж байсан учраас намын гэрэл ланууд дээр тэгсээ бидэд хамтдаа клуб байгуулъя гэл. Гэхдээ тэр үед одоо өнөөдрийн ийм олон төслөөр хийн гэж бодоагүй зүгээр л клуб байгуулъя гоё гэл тэгсэн. Тэгээд явсараа байгаад 15 жил болж байна одоо тий. Тэгш цаа гэж нөө зохиолч. Тий орчуулагч гэж тавлаа тий. Өмнө тавлаад байсан тий. Тэгсэн тий. Тэгэхээр яг л ингээл та хоёр ч гэсэн анх 257 дугаар хийнэ гэж төсөөлөө үлдээсэн баг тий. Тэгэл харин тий 300 дугаар 200 хэдэн дугаар хийнэ гэж төсөөлөөг байж байгаа л айгу хурдан өнгөрчдөм байх болоод ангуу тэгэл явсаар байгаа л. Тэгээ одоо хүмүүстэй ингээд нэг дуустгүй нэг 3 4 сэдв байдаг шүү дээ. Уус төр ярихаар хизээж дуустгүй
Тэгээд homosexuality ярихаар хизээж дуустгүй. Тэгээд гурав дахь нь яг феминизм ярихаар ерөөсө дуустгүй байхгүй. Шашин бас дуустгүй. Шашин бас ингээд дуустгүй. Тэг ингээд яг феминизм чинь тэгээ тийм үсттэй, ийм үсттэй гэл ингээл айгүй яг тодорхойлт нь яг юу хэлээд байгаа. Яг юу юм? Яг эрчүүдийн эсрэг юм уу? Юу юм гээд бид нар илүү гээд байгаа мó. Феминизм гэхэр эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүд өөрснөө амар илүү ингэж гэдгийг бодоод байгаа байхгүй. Уул нь тийм биш юм шиг байгаа. Тэгэхээр та тэр нэг яг одоо гой тайлбарлах жоохон цуурайдах гадах шүү. Окей. За дараа. Нэг гэдэг. За. Хүмүүс яга сэ гэдэг юм бол дуучиддаг нэг санаа. Тийм үү? Тийм сэ гэдэг. Тэр яагаа гэдэг. Тэгсэн чи яагаа ерөөхдөө хүмүүс айгу феминизм зөв буруу байх ёстой байхсгүй гэд ярьдаг. Хэрнээ феминизм гэж яг юу вэ гэж ярьдаг байхгүй тийм. Феминизмс гэдэг олон тон дээр ярьдаг. Яг гэвэл энэ чинь бас олон урсгал байгаа байхгүй. Ямар улс төр эдийн засгийн үзэлтэй феминизм юм. Тэрнээс феминистүүд гэдэг нэг хүн одоо бүгд ижлэх хүмүүс биш шүү дээ. Дотроо маш олон янз. За тэр зэма ерөөхдөө товчхоноор бол энэ чинь хөгжиж явж байгаа үзэл бүр анх нэгдүгээр дөрвөн давлгаа гэж үздэг. Давлгаа дээр ингээ waves гэж ярьдаг. Тэгээд нэгдүгээр давлгаа нь бол ерөнхийдөө цагаан арьс эмэгтэйчүүд. За ерөөсөө бид нар тэр үед болохоор зөвхөн цагаан арьс эмэгтэйчүүд сонгуул өгдөг л ч л дээ. Тэгэнгүүт цагаан арьс эмэгтэйчүүд бид нар яагаад сонгуул өгөх хэрэггүй байна вэ гэх тээ. Тэр үед нөгөө өнгөт арьс хүмүүс сонгуул өгөх хэрэггүй хэвээрээ бол одоо янз бүрийн 2 дугаар иргэн гэж үзэгчээсэн. Тэгэхээр нөгөө цагаан арьс эмэгтэйчүүдийн анхны тэмцэлээс бид нар бол сонгуул өгөх хэрэгтэй гэх тээ. За хоёр дахь нь илүү эмэгтэйчүүд бүгд орж ирж байгаа өнгөт арьс цагаан арьстэй. За тэгээд хоёр дахь давлгаа нь ингээд харьцангуй. За гурав дахь давлгаа бол илүү одоо зөвхөн эрэгтэй эмэгтэй гэхгүй ер нь энэ нийгмийн эрх мэдлийн цөөх гэж ярьдаг marginalized бүлэг буюу ерөөсөө эрх мэдлийн хувьд ингээд эрхээ эдэлж чадахгүй байгаа тэр цөөх бүлгүүд зөвхөн одоо хүйс юм биш болсон. Арьс өнгө, класс, анги те одоо орлогын байдал одоо юу гэдэг хаана амьдрдгаас шалтгаалan ялгуурлан гадуурхаж байгаа тэгшүүс байгаа хүмүүсийн төлөө тэмцээгээд за дөрөв дэх одоо бидний давлгаа саяны бүх зүйлийг агуулсан дээр нэмээд ерөөхдөө их болд зоримог те зоригтой за sex positive буюу одоо бидний бэлгийнхээ хувьд ч гэсэн эмэгтэй хүн эрхчлөөтэй эрх мэдэлтэй өөрийгөө энийг мэдэх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Өмнө нь яагаад гэвэл эмэгтэйчүүдийн бэлгийн амьдралыг одоо ч гэсэн нийгэмд илүү хүмүүсийн тэр хүний биш одоо хоорондоо хэлэлцээр энэ тэрнтэй ингэсэн гэж тэрнтэй ингэсэн гэж эсвэл одоо энэний ингэхэн зөв бүү тэгхэн буруу ч гэдэг юм эмэгтэй хүний бэлгийн амьдралыг хувийн амьдралыг их одоо өөрийнх нь биш юм шиг ярьдаг байх л те. Тэгээ эмэгтэй хүнийг илүү секси объект гэж ярьдаг те. Хардаг энэ хандлагыг бол илүү одоо эсэргүүцэж илүү одоо би өөрийнхөө амьдрал би махбат бас бэлгийн амьдралын эзэн гэсэн тийм sex positive энэ нь positive гэдэг нь одоо ингээд яваад өчнөө секси гэдэг сүг ширүүл биш те. Би секси имэрэл хиймэргүй хийвэл хэдийг хийх нь бас тэр үний дор бас хүүхэд гаргах тэр ч гэсэн хүүхэд гаргахын сонголт гарахгүй байхын сонголт хэдийг гаргахын сонголт. Тэрнээс өмнө нь бол хүмүүсийг одоо ч ихсэн зарим нийгэмд хүүхэд гаргах хэсгийг шийдэж байгаа штэ. Тэгэхээр дийлэнхтэй хэрэгтэй ч үү те. Тэгээ одоо нөгөө хөгжингүй Америк чинь хүртэл юм уу одоо аборшныг хориглоод байгаа нь бас ингээл заагаал нь штэ тий. Тийм штэ. Абортыг хориглож байгаа тэр зүйл одоо тэр хандлага чинь ихэнхдээ эрчүүд давмгаалсан шийдвэр те. Хизээж амьдралдаа жирэмсэн болохгүй хүн л одоо янз бүрийн байдлаар жирэмсэн болчвол тэрийг өөрөө зогсоох хэсгийг одоо тэр хүн шийдэж штэ. Тэгээ эрэгтэйчүүд давмгаалсан одоо ч гэсэн Америкийн улс төр. Тэгэхээр энэ бол эргээд нөгөө нэг түрүүний эмэгтэйчүүдийн бас бэлгийн эрх гэж аахгүй бэлгийн болон нөхөрч хөрх би хизээ хүүхэдтэй болохаа ямар ч тохиолдолд хүүхэдтэй болсон төрүүлэх эсгээ өөрөө шийдэх. Хүний амьдрал маш баян тий юу ч болж болно. Заримдаа хүмүүс тэгээд өгөхгүй тэгээ хүчндүүлсэн бол яах юм ингэсэн бол яах юм гэхгүй заримдаа зүгээр л бас тэр хүн энэ цаг нь биш гэж бодож болно тий. Ямар ч шалтгаанаар тэр хүн өөрөө л тэр хүүхдийг одоо тэр цаашдаа амьдралаа яаж сонгох. Зарим үед бол бид нар хүүхэд ш гэж ярихгүй тухайн одоо юу гэдэг лээ монголоор өрийн эс бишээ. Юу гэдэг лээ? Өндгийс үү? Тэгээ одоо өндгийс одоо бишээ юм хүүхэд бол үр хөвөрлөг тий. Үр хөвөрлийг ингээд цаашдаа үргэлжлүүлэх үсэг. Тэгэхэд нөгөө нэг ингээд айгуу тийм популист хандлагаар хүүхэд алж гин ч гэдэг юм уу тийм хандлага болоод байдаг. Pro life гэдэг шүү дээ. Тэгэхээр бол гих мэтчлэн ерөнхийдөө бол дөрөвдүгээр давлгаа бол ерөөсөө л энэ тэгш бус байдлыг илүү одоо эсэргүүцэх аль болох тэгш байна гэхэргүй ингээд бүгднийг авчиад нэг үзэг тавьчихна гэсэн үг шүү дээ. Нэг баяны ингээл ядууд ингээл ингэх биш. Илүү энэ хүмүүсийн гараа ойлгох тэгш байх хэрэгтэй тийм учраас арга зам нь жишээ нь боловсрал тийм боловсролын тухай ярьдаг. Бүгдээрээ өөр газар өөр гэр бүл төрж байгаа шүү дээ. Гэхдээ
баян ядуу янз бүрийн гэр бүл байгаа, зарим нь аслагдсан газар. Гэхдээ энэ хүмүүст ямар ч байсан энэ нийгэмд амьдрах үс чадвартай нэг төвшөнд авчирч байгаа зүйл уул нь ерөнхий боловсрал байх хэрэгтэй байхгүй тий. Ерөнхий боловсрал чинь за та бүхнийг бүгднгийн чинь нэг энэ төвшөнд авчираад тавилаа одоо гэх тий. Тэрнээс биш бүгднгийн одоо боломжтой бүгднийг мөнгөтэй болох боломжгүй шүү дээ. Гэтэл тэр боловсрал нь чанаргүй байгаад байгаа. Тэр боловсрал нь хаана хэний үгэд болсон аль одоо хороололд аль хотод төрснөөсөө шалтгаалаад өөр байгаад байгаа нь одоо жишээ нь бидний одоо анхаарах асуудал ахна шүү дээ. Гэх мэтчлээ. Тэгэхгүй нөө тэгшүүс байдлыг эсэргүүцэж нэхээр л одоо нэг айгүй амар дээр үеийн тий дээрэмдэл баян үнийн дээрэмдэл ядуу үндөх тухай бол биш. Илүү энэ нийгэмд яаж тэгш боломжийг авчрах вэ гэдэг тухай. Жохон номын ярьсан уу юу? Айгуу гоё сонирхолтой подкастыг айгуу лекц Нөө хичээл дээр миний айгуу их сонссон тэгээд чинээр сурсан фрэз гэх юм уу? Гарааны тэгш байдал гэдэг айгуу надад айгуу таалагдсан. Нөө эхлэл нь бүгдээрээ тэгш биш байгаа болохоор зарим нь ингээ хоцроод байна гэд тэр айгуу таалагдсан хамгийн үнэн юм шиг санагдсан. Тэгээд бас нэг аргумент нь одоо эсрэг аргумент нь Монгол эмэгтэйчүүд ч гайгүй штэ. Монголд ингээ феминизм байх шаардлагагүй. Бараг Монгол эмэгтэйчүүд одоо боловсрал эзэмшиж байгаа тоон эмэгтэйчүүд нь илүү байдаг. Амиа хорлож байгаа эрэгтэй хүмүүс илүү байгаад байна. Тэгэхээр бараг эмэгтэй хүмүүс нь илүү юм байгаа юм биш үү гэдэг айгүй их юм сонсч байсан л та. Тийм шүү дээ тий. Одоо нөгөө эмэгтэйчүүдийг тэнд чулуугаар цохиж алж जैन тэгэхэд энэ эмэгтэйчүүдийг хараа. Тий одоо тийм манад амбошн зөвшөөрдөг юм нь байна гэдэг ч юм уу. Тэгээд 30% коттай нэ тэргээ тиймэрхүү аргументууд айгүй хэрэг. Тэр хүмүүс тэгжил хэлмээр байдیں۔ Тэгвэл ингээд хэрвээ зүүрлж байгаа бол хаана нэгтэй газар одоо өчнөл янз бүрийн гендерийн нөхцөл байдал байгаа шүү дээ тий. Тэгээд очиод тэр чулуугаар нүдүүлж байгаа ч юм уу задуулж байгаа хүмүүсийг хардаа гэдэг тэгвэл би бас тэгдэг байхгүй. Африкт одоо хүмүүс үсэж जैन тань юм идэгсдэг үү ч юм уу те. Тэгэнгүүт яг бид нар хамгийн хэцүү зүйлдээ зүүрлэх гэж те. Өчнөө гендерийн хувьд урд явж байгаа зөндөө улс орнууд те. Яагаад бид нар одоо аваачил нэг хамгийн муутай зүйлс нь Монгол эмэгтэйчүүд дагарсан юм шүү, жаргацсан юм шүү гэх те. А гэтэл үүний эрэг дээр тоо судалгаа харуул үгүй байхгүй. Боловсрал их эзэмсэж байгаа ч гэсэн тэгвэл яагаад тэр хэмжээгээр тэр удирдлагын түвшинд байхгүй байгаа юм те. Хамаг боловсралыг эзэмшээд хамаг мундаг байгаад гадаадд төгсөөд ингэсэн ирнэ. Яагаад тэгвэл яг тэр пропорционал одоо ерөө пропорцоороо юу байх нь шүү дээ. Удирдах хэвээр шийдвэр гаргах хэвээр гэтэл байхгүй. Тэр чинь өөрөө эргээд нөгөө шилэн тааз гэж хэлдэг л дээ тий. Класс сэлинг буюу харахад ингээд сайхан тааз чи хөвчлөлтөө бүгдээрээ дэш гэсэн ямар нэг юм тулаад байна шүү дээ. Тий. Тэгээд тэрийг бид ер нь дээшлэх тусмаа илүү их мэдэрдэг гинэ. Одоо монголоор энгийнээр арамандаа жааж байгаа живэл ер нь нэг гендерийн тэгшүүс байдлыг мэдрэхгүй өөр хийж байх хэвээр газар л байж шүү дээ. Эмэгтэй хүн хинжээ ингээл чи хөөрхөн байж ивэл чи дээшлэх гэж оролдох тусмал одоо энэ шудраг бас байдлыг мэдэрдэг. Илүү чи өндөр эрх мэдэлд очих тусам чи эмэгтэй байж энд юу ийж гэдэг зүйлсийг илүү мэдэрнэ. Чи байх хэвээр газараа хүмүүсийн нийгмийн байх юмдаа байж ивэл мэдрэхдэггүй гоё те. Болоод байгаа. Сайн дүү, сайн охин, сайн эгч. Тэгтээ чи тэд нар байхаасаа гадна бас өөрөө зориг мөрөөдөлтэй хүн шүү дээ. Тэрийг хөөцөлдөө тэмүүл чи тэрийг ингээд өнгөлөө тэр дүрээс нь өөр агаад ирэхээр л хөөж юу ийж те байх хэвээр газараа бай гэдэг юмнууд тэр цмаа яг тэр шилэн тааз бол яг бид нарт харахад үндсэн хуулиар сайхан та нар минь ямар сайхан юм бэ өрсөлдөөд гараад ирлээ гэсэн чинь болохгүй байх юм шүү дээ. Тэр шилэн тааз өстө яг мэдрэгддэм юм байна. Яг ингээ болчих юм шиг санагдаад байгаа хэрнээ болдоггүй байхгүй те яагаад ч юм. Гэтэ бүгд гендертэй хамаатай биш ч магадгүй. Тэ янз бүр юм даа. Гэтэ гендер нөлөөлдөг гэдгийг бол би яг өөрийн биеэрээ бас мэдэрсэн болохоор нөлөөлдөг юм бэлээ. Хэдүүлээ нэг хаан банкны захирал дээр очиж уулзсан шүү дээ. Тийм нэрийн нэрт заа яа. Мөнгөтэй захирал дээр очиход шууд ингээд статистик хаан банкны хамгийн том банкны маш олон ажилчидтэй газрын ингээд тоо харуулсан байхгүй юу. Тийм 4 хуваацсан. Тэгээд 4 дахь төвшний одоо менежер жижиг хилцийн захирал гэдэг ч юм уу тийм жижиг захирлууд нь 70% эмэгтэйчүүд байсан тийм баг. Ажилчид нь 70% эмэгтэйчүүд. Тэгээ хилцийн захирал болоод ирсэн чинь 40% болоод тэгээ арай том хэсгийн захирал нь болоод ирэнгүүт бүр багасангуудаа яг тузад нь 20% болчлоо. Хоёрхан эмэгтэй хүн байдаг гэж байгаа байхгүй. Тэгэж амар огцом 70% хамаг хэцүү доор ажлыг нь хийж яснаа яг захирал хийгэнгүүт 20% болчдөг. Тэгэхээр тэнд ойлгомжтой ямар нэг юм байгаа л болоод л тийм тоо хаанч байгаад байгаа шүү дээ. Одоо улсын хуралд байна уу, нийслэл дээр байна уу. Яг ажил ингээд хийгээд байгаа дандаа эмэгтэйчүүд юм шиг хэрнээ.
Тэгэл захирал ингэнгүүд олдгоо ичдэг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл манай олон бодлого тэр зам хөдөлмөрийн зохицуултууд ээлгүүлэн гэсэн үг л дээ, тийм. Эмэгтэйчүүдийн нөгөө одоо энэ насархуу эдийн засаг гэдэг олон улс дээр одоо эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлдэг тэр онцлог энтерт нь тохируулж ажлын орчин бас дэмжих хэрэгтэй гэж аахгүй. Тэнгууд хаан банк гоё туршлага ярьж байгаа байхгүй. Одоо онлайн хичээл энэ явуулдаг гэх тийм. Хоцрогдлыг агуулгахгүй. Кредитэнд байгаа эмэгтэйчүүдэд хоцрогдуулахгүй тулд эсвэл одоо уян хатаа ажиллаа хийж эхлэх болоод ирэнгуут нь колл центр ч юм уу нөгөө аль болох байж гэрээсээ ажиллаж болох местэн дээр авчдаг энэ төр төр тий. Тэгэхгүй зүгээр ингээл орхигдуулчвал тэр хүн чинь тэгэл хэцүү шүү дээ буцаж орж ирэх тий. Харин тийм буцаж орж ирэхэд амар хэцүү. Тэгэл би асуудаг хгүй хүмүүсээс яг ийм хоёр шиг ингээл туршлагатай мэдлэгтэй чадвартай эрэгтэй адилхан настай залуу байсан бол дээр карьерийн төвшөнд явахгүй гэх тий. Хамаагүй илүү хийх нөлөөллийн цар үрээ их байгаа байхгүй. Тэгэнгუთ эн чинь нөгөө нэг юм тэгшүүс байдал байгаад л байгаагийн шинжил байгаа юм л да тий. Тэгэхээр бид нар яаж тэрийг өөрчлөх үү? Тэгээд дөрөвний бас ингээл айгүй олон судалгааг харангууд тийм бас юм хиймэл байгаа хгүй. Үнэхээр тийм эмэгтэйчүүд нь ингээд үнэхээр мундаг яваад байгаа мөн хөрөхгүй. Түрүүн ажиллах одоо хүчний оролцоо жилээс жил багасж байгаа хгүй. Эмэгтэйчүүдийн нэг ажилд хамрагч байгаа байдал нь тэр нь яасан гэсэн чинь эргээд ингээд судалгаад үзэнгууд хүүхэд зөө, хүүхэд төрүүлэх, хүүхэд харах, за өвлийн цагт хүүхэд өвдөх энэ мэдчлэн бүгдээрээ эмэгтэйчүүд ажил эрхлэх боломжоос нь хойш татчихна гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь зөвхөн бас гендрийн асуудал ш, удааны асуудал, эрүүл орчны асуудал тийм. Тэгмэд хүүхэд өвдлөө ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд нөгөө ээжнэр хараа нөгөө асархан ажлыг хийж штэ. Тэгэнгუთ асархан эдийн засаг гэдэг энэ яриад байгаа юм чинь амар хэрэгтэй. Азад бол насрах ажлын 83-87%-ийг Азад эмэгтэйчүүд нээдэг гэж аахгүй юу? Зөвхөн хүүхэд шүү дээ. Гэр орон зөвлөх, их эмээг асрах, хөгжлийн бэрхшээлтэй хүн байвал асрах, өвчтөй хүн асрах, эмнэлэг дэвтүүл хүнд авчиж хоол хийж өгөх юу гэдэг тийм. Тэр бүх зүйлийг эмэгтэйчүүд хийж ийн гэдэг чинь эн чинь хоцрогдлыг ачаалал маш их хүнээс энерги хөдөлмөр. Тэгээд дээр нь одоо нэг ажил бүтээлч байдал багсан тийм. Нэрээс нэг 24 цаг ижлэхөө өгсөн гинэ эрэхтэй эмэгтэй хоёр тийм. Тэрнээс гэрээ зэвэрлэр өгдөө болдороо 28 цаг өнөд хоёрт өдөрт баггүй шүү. 24 цаг л өнөө. 24 цаг л. Тэгсээр нөгөө эмэгтэйчүүд маань адилхан ажил хийчихэд ирээд тийм. Тэгчээд дахиад орж ирээд хоолоо энэ хувцаа угаана хүүхдээ олно. Тэгээд энэ бүх асархан ажил чинь дуустдаггүй те эрэгтэйчүүд нь ингээд алхахадаас хаддаг гэд өдөр болгон алхахадаас хадаа сууж байгаа юм байна уу ингээд одоо орчин үед одоо өөрчлөсөн байна. Алхахадаас хийдэг үнэ чи мөнгө өгөөд аваад ирнэ. Тэгэхээр ер нь хэрвээ тэр асархан ажлыг мөнгөөр хийлгсэн бол ямар их мөнгө байх байсан бэ бид нар те. Тэгэхээр энэ асархан ажлыг аль болох багасгах тэгээд хуваарлах гэр дотроо те дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байдаг л. Баахан боловсралтай ээжнэр эмэгтэйчүүд гэртээ хүүхдээ хараад байгаа даа байхгүй тийм хамаг боловсрал нь зүгээр гэрт байгаад өнгөрөөд байна. Нөгөө Али Вон гэдэг нь шүү дээ. Тэрний нөгөө нэг Кобра мама байлоо. Тэрний нөгөө нэг stand up хийдэж шүү дээ. Цаачин тэрэн дээрээ цаачин ингэдэж шүү дээ. Яг би жоохон эсрэг юм ярих гэж. Гэтэ аргумент шүү зааж байгаа ингэж тэр юм болохоор ингэдэж шүү дээ. Ингээд хүүхнүүд бид нар өөр нь яхаараа ингэж ажил хиймээ гэдээ дайрцсан. Би бол ингээл өдөржин сайхан гэртээ ингээ хүүхдтэйгээ ингээл байж ивэл надад амар байна. Манай нөхөр сайхан ажиллая гээл би гэртээ ингээ байж сайхан байна ингээл тэ. Тэгсэн чинь ингээд тэр үед нөгөө феминизм болж маллал ингээл та нар яхаад тэр үед ингэсэн одоо тээг байсан бол би хэдүүлээ сайхан ингээл гэртэл байж штэ гэж ингээл тэ нэг тэрний аюун фаны ярд юм аа. Тийм магадгүй яхаа нэг амар феминизм гэхгүйгээр ингээд эмгтээчүүд nurturing тэ яг нөгөө нэг тэрийн хүүхдээ асрах гэр бүлээ асрах одоо тэр бүх юма хийгээд happy байж байгаа бол болно шүү дээ. Тэр бол окей шүү дээ тий. Би миний бас найзууд байдаг байхгүй ингээд амар юм ингээ гоё хөөрхөн гэрээ эцэгтэй зүгээр хизээч дээшээ харан glass ceiling where is it I don't know. Тим хүмүүс байдаг байхгүй. Тэгсээр ингээл яг гэр орныхаа мэг амар гоё хийгээл ингээл happy тэгэл ингээл нөхөр нь хажууд нь ингээл миний хайртай гэл ингээл бүр ингээд тийм юм ингээл хараад тэгэл тийм ээ ягаад ер нь эмэгтэйчүүд ажил хийх хэвээр ингэж хаяа гэж бодож моддаг та зүгээр ингээд миний зүгээр тийм. Гэхдээ хит ингээд бас эмэгтэй хүмүүс хит ингээд бид нар бас ингэх ёстой гэл ингээд ах тусам эрэгтэй хүмүүс улам үгүй штэ ингээд чи энэ байранда байх ёстой гэдэг тийм юм амар их яд юм байна гэж би бас харсан. Патриарки одоо эцгийн эрхт ёс нь ингээд илүү ингээд хүчтэй байх тусам феминистүүд бас илүү хүчтэй төрөнгийн ингэж гарч ирд юм байна гэж би анзаарсан шүү дээ.
Зөв. Тэгээ эцгийн эрэгт ёсыг одоо эсэргүүцэж байгаа юм чи тий. Гэтэ патриаркийн ингээд нэг гоё юм нэг нэг баланстай тий ингээд гоё байх юм бол феминистүүд ч маань ч гэсэн айгүй гоё байна шүү дээ. Тэгэхгүй ингээд хитрхи ингээд гүй чи наана аяг тавга шалаа угаа гэд ингээд байвал нөгөөдөл ингээд босч ирэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд патриарки ч гэсэн ингээд айгүй гоё ингээд баланст ингээд тийм байвал яг ингээд уул нь ингээд айгүй гоё болох гээд байгаа байхгүй юу. Би яг тэгэж анзаарсан. Тий, ерөнхийдөө яг Алимонгийн хувьд бол би тэгж бодож байна. Саркастикли. Тэрнээс өөрөө жихнээсээ тэгээгүй саркастикли. Цааш өөрөө баян штэ. Тэгээ салцсан штэ. Өөрөө феминист штэ ер нь ингээ үзэл бодлоо сүүлийн эпизодын тэрнэлтэй нийлэн хүчтэй. Тэгээд ерөнхийдөө нөгөө бидний зорж байгаа нийгэм чинь хүн болгон өөрийнхөө л амьдрах тухай. Тэрнээс биш бүгдээрээ гараал те. Тэр гэртээ happy жож болно, аз жаргалтай гэрээ зэгтэй явж болно те. Тэгээгүй бас өөр юм өсч болно шүү дээ. Тэгээ бас тэгээгүй гэхээр ингээл гэр орноо орхиолгүйгээгүй те. Би одоо жишээ нээж ихнэр тэгтээ. Тэгтээ тэр гэрт байгаа ачааллыг тэнцүү мэдрэмжтэй хуваарлах тухай ярьж байгаа байхгүй те. Маа нөхөр хоол их дуртай, би илүү цэвэрлэх дуртай ч юм уу. Тэрнээс биш би ингээд гүйж ороод ингээл бүх юмыг ингээд хийж байгаа юм уу энэ зүйлийг бол одоо мэдрэмжгүй гэж байгаа болохоос одоо ингээл би очиад гэртээ ингээл махаа яг голоор нугаачаал талын би гэл тэрхүүнтэй тий мэдрэмжтэй л ингээл амьдрал тэгтээ бас яг үннийг хэлэхэд ингээд тэрэндээ happy байдаг хүн байж болно. Гэхдээ яг үнэндээ гэрийн бас ажил тийм их rewarding, тийм их нөгөө айгүй тийм happiness агуулдаг гэх нь хэцүү гэж байгаа байхгүй. Үнгүй ажиллах. Юу гэдэг вэ? Үнэлэгддэггүй. Юу гэдэг вэ? Тэгээд давтагддаг. Ямар ч хөвгөл байхгүй. Тэгэхээр үл үзэгддэг. Тэгэхээр тэрийг одоо бас нэг өдөр болгон илүү давмгаа ачаалж хийгээд бас их аз жаргалтай байх нь бас их амаргүй тий. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нар бүгдээрээ гэрт амьдарч байгаа юм шиг тэр ажлыг хийх хэрэгтэй болно ш. Тэгэхээр айл болох гэр бүлийн гишүүд өөрийн тохирсон хүүхэд өөрийнхөө тохирсон насны тий. Тэрийгээ ингэж бүгдээрээ л оролцож хийж ивэл тэр чинь бас эрүүл гэж аахгүй. Яг тэгвэл сүүлд Харвардын судалгаа хийсэн баха. Гэрийнхээ ажилд оролцдог байсан хүүхэд тий дараа 8 том насан туршид амжилт үзүүлэх нь их байсан гэж аахгүй. Тэгэхгүй ээж нь бүгднийг нийгээд лах чинь сайн биш байх нь ш. Бас working mom ажил хийдэг ээжийн хүүхдүүд илүү бас одоо амьдрал тэмүүлэх амжилт нь бас илүү байсан гэж аахгүй гэртээ суудаг ээжээс илүү. Тэгэхээр тэгээд дээр нь ерөнхийдөө энэ хүүхэд харах энэ ажил чинь ажил гэх юм уу энэ одоо бидний амьдралын нэг хэсэг чинь яг тохирох хэмжээндээ ивэл маш их аз жаргал өгдөг гэж байна. Тэрний судалгаа нь нөгөө Скандинавын орнууд аавууд асрах чөлөө авдаг болоод хүүхэд асрах чөлөө авдаг болоод ажил одоо тий хүүхэд төрүүлвэл ээж нь 6 сар аав нь 6 сар гээл аль нь авдаг болонгууд аавууд илүү сэтгэл зүйн эрүүл мэндэнд дээшилсэн гэж аахгүй тий энэ чинь хүүхдээ нялх хүүхдээ асрах хайрлах тэр чинь бас гоё зүйл шүү дээ тий тэгтээ энэ чинь нэг хүн дээр ачаалаад байнга ирэхээр л хэцүү болж уурч байгаа шүү дээ. Тэрээс энэ ажлыг одоо хизээч хийхгүй энэ муухай гээгүй тий тэгтээ энэ нь нэг тэр цумаа ингээд эмэгтэйчүүд дээр хитрхи их ачаал байгаа учраас энэ чинь ингээд тухайн сэтгэл зүйн эрүүл мэнд бие физиологийн энерги те өөр зүйл зарцуулах тэр зүйлээс нэгээд хомсдоод байхгүй те тэрнээс биш гэрийнхэн бүгдээрээ жигд тэнцүү хуваарлуул одоо тийм хэцүү юм хүмүүст өгөхгүй гэж байгаа байхгүй энэ өөрөө айгүй олон эрг үр дүнтэй айгүй аз жаргалтай байдлыг нэмэгдүүлдэг тэгээд аавуудын сэтгэл зүйн эрүүл мэнд сайжирсан гинэ тэгэхгүй тэгэл эрэгтэй хүнийг чи гарч мөнгө олч гэдэг юм уу те тэр чинь бас дарамжтай тийм байна тэгэхээр нөгөө нэг энэ хайр инэрл гэр бүлтэй зарцуулах цаг энэ төр чинь бас тохирох хэмжээндээ хинт ч аз жаргал өгнө. Хитрхи ачаалаад ирвэл хинт ч маш их мачаалал өгнө гэдэг байгаа байхгүй. Ямар нэг юм хитрхи байх юм бол яах нь шүү дээ. Тийм дандаа л гадуур ингээл байгаа гэвэл гэртээ сайхан байх юмсан гэж хүн үсэн. Дандаа л гэртээ байгаа гэвэл гадуур те. Тэгэхээр яаж энийг гэр дотроо ингээ мэдрэмжтэй. Тэгээ нөгөө ингээд хүүхдүүдтэй хилээд тэгсэн хэрнээ өөрөө ингээл дандаа юмаа хийгээд байвал охин маань хүү маань дараа нь бас л тийм нөө илүү харуулах хэрэгтэй гэж байгаа байхгүй тий. Аав нь ээж нь хоёлоо тэрийгэ мэдрэмжтэй хуваарлтгийг харуулна. Тэрнээс үуч ингээд миний охин хүү ирээдүйд гендер мэдрэмжтэй болоорой гэснээр өөрөө л ингээл юмаа хийгээд байвал ирээдүйд хүнч тийм ихнэрээ тийм байлгахыг хүсгэнэ. Охин нь ч гэсэн өөрийгөө амрааж чадахгүй хөгжүүлж чадахгүй тэгэл нэг хүнтэй суугаад тэрнийгээ л ингээл бүх юм ингээл хийгээл тий. Эргээл нөгөө нэг юм тэр сайклыг бүтээж ийснээс яг гэр дотроо түрүүний чадах ажлууд аваач юмэр байгаа байхгүй. Тэр одоо яг гендерт нь суурлаад үүрэг ролийг нь битгий өгөөч гэж байгаа шүү дээ. Эмэгтэй хүн яг биологийн хувьд бид нэр хүүхдийг тээж түрүүлээд хооллох нь бол ялчгүй бид нарт ирсэн өгөгдөл байгаа учраас тэрийг бол үүрэг болгож авч байгаа. Гэхдээ бусад одоо гендерээс нь болоод өгцөн энэ сонин
хуваарлалтыг л тэгшил болгоё гэдэг л айдиа яваад байгаа. Нэг айгуу сонирхолтой ажиглалт байсан шүү дээ. Нөгөө ээж нь ингээ хүнд төрөөд одоо би энэ жоохон хэвтэртэй шүү дээ, тэр үед ингээд аав нь насарж яхад аав насаргааны чадвар илүү сайн байсан гэж байгаа байхгүй. Одоо тэр живх солих гэдэг чинь хэдүүлээ төрхтөө живх сольж төрөөгүй шүү дээ. Живх солихыг сурж байгаа байхгүй тий. Живхийг чи ингээ анх хийж үзээд хүүхэдгүй байж байгаад анх хийж үзээд ингэж хийвэл хальд юм байна, ингэж хийвэл асгард юм байна гэх тий. Тэгэхээр живх солих чинь жишээ нь скил гэж байгаа байхгүй. Тэрнээс биш чадвар, тэрнээс биш төрөлхийн дим юм бишээ тий. Живхээрээ төрсөн биш шүү дээ гар дээр тий. Тэгэхээр нөгөө асарга тэр сма care гэдэг бол хүний сурдаг юм, хүний одоо хөгжүүлдэг юм. Тэр нь хүүхэд төрүүлэх бол одоо биологийн зүйл. Гэтэл нөгөө живх солихтой л одоо бид нар мундаг юм шигтэй. Заримдаа бид нар өөрсдөө тэгдэг тий. Энэ би чаддаггүй яали би ч гэдэг мурдуур н ороод тий. Үгүй яах вэ тэгэл эхлээл халиулж үзэн дараа нь 2 дахь удаага арай дээр нь 3 дахь удаага арай дээр. Тэгэхээр маа нэг нас тэгжээс аахгүй. Айгүй гэр орны ажил хийдэг залуутай суугаад 5 жилийн дараа айгүй сайн ихнэр болох гэж явсараад 5 жилийн дараа нөгөөх нь ингээд халбгаан байдгийг ч мэдхэ болсон, ам санаа аач мэдхэ болсон хүн болгоцсон байгаа байхгүй юу. Тэгэхээр өөртөө осчгүйгээл те ингээл эрэхтэй хүн юу ч хийлэхгүй гүйж мүгээл ингэж өөртөө чадварыг одоо алдуулах шаардлага байхгүй байна шүү дээ. Анхнаасаа л хамт. Монгол эмэгтэйчүүд амар тийм юм шиг санагдаж шүү дээ. Ордоор нь амар үгүй ер нь хүч ирхэг эмэгтэйчүүд байдаг гэл. Тэгэл тэрнийг амар магтдаг. Оо манай хин чин нэстэ гэрээ ажиллаач хий чин, тим чим хий чин, хүүхдэд дагуулж яваад ингээд их чин тэ өстө нэрээ асуудалгүй ингээд бүх юм аягүй сайхан хийчдэг. Тийм сайхан ихнэр байна мэн тэ. Ингээл тэгэнгүүт яг үндэ яг тэр ихнэрийн ментали яг ямар их ачаа авч байгааг ойлгохгүй байгаа. Гэхдээ ингээд гаднах байдлаас харахад тэр хүн ажиллаж хийж чинь хүүхдээ харж чинь хоол бүх юмаа ингээд хамжуулаад ингээд нөхөр хүүхдээ зохицуулаад ингээд бүх юмаа ингээд хийгээд байдаг байхгүй юу? Хажуугаар нь бас секс мексээ хийх. Өөр яваад байгаа. Тэгээ гоё моёолсон дээ. Тэгээд тийм нэг супер эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Нэг инстаграмын өндөр хэтэрхий өндөр стандарт байна. Тэгэл тийм эмэгтэйчүүд ингээд амар мундаг харагдаал тий. Тэгэл тийм байх хэвээр байна гэдэг ойлголттой ч юм уу. Тэгэнгүүт бас үгүй байгаад байгаа байхгүй юу гэж. Тийм заримдаа энэ чинь хүний ядарн, сексийн тий. Өдөө янз бүр болно. Тэгээд тэр нөгөө юу гинэ асархан ажил чинь зөвхөн тийм нөгөө ингээл гараараа хийх гэр орон цэвэрлэг хоол хийхээс гадна бодох ажил гинэ. Бодох ажил буюу ингээд нөхөр чинь хүүхдээ цэцэрлэгээс очиод авч болно. Эсвэл ингээд нөхөр чинь дэлгүүр яваад юм худалдаж авч болно. Тэгтээ ингээд наад зах нь листийг өгөх гинэ. Тэр чинь бас чи аль уушаа бодчихж байгаа байхгүй тий. Ингээд тийм мавараа юм авсан уу юу дууссан байна мэн гэл тий. Энд чинь аль уушаа бодох ажил буюу бас л таны 24 цагт оногдсон энергиэс ч авч байгаа гэж байгаа байхгүй. Тэгсэн чи тэр бодох ажлыг хийдэг чи одоо юу ямар ажил хийгдэх ёстой, хин хийх үү, яаж хийх үү, тэгээ хийгцэн эсхийг хянах гэдгийг чинь та төслийн менежерಗೆ ажил гинэ. Цалинтай. Энэ ажлыг одоо хийгээд шүү дээ. Маа нэг найзын нөхөр нь гэж жоохгүй уцтаад цэцэрлэгийнх нь гадаа ирчлээ, багшийг гаргачих гэлчих гэдгөө өөрөө одоо маа найз уцтаад цэцэрлэгийн багш руу манай нөхөр ирчлээ гинэ та гаргаад өччих гэдэг. Тэгэхээр бид нар тэхгүй үгүй нөхрөө тэр цэцэрлэг дээр очиж хүүхдээ өөрөө олж ав гэж хэлгээ те. Нөхрөө багш руу залгуул авчи. Харин тэгэл нөгөө эмнэлгийн цаг маг авах те. Эмнэлгийн цаг авах тэр ажил эсвэл одоо ингээл тэр болгоомж бидний тархинд нөө зай эзэлж байгаа байхгүй. Хүний бодох хугацаа, цаг энэ багтаамж байгаа шүү дээ. Өдөржингөө multitasking буюу түрүүний хэлсэн нөгөө нэг юм амар олон чадвартай гэж бид нар хэлээд байгаа шүү дээ эмэгтэйчүүд. Үнийн эрэг дээр эн чинь өдрийн төгсгөл маш олон жижиг ажил амжуулсан байдаг гинэ. Хүн хизээ нөө deep work гэх ном байгаа шүү те. Гүн төвлөрсөн цагтаа том юм бодож том ажлуудыг амжуулдаг гэж байгаа байхгүй. Гэтэл бид нар энд сууж байгаа мөртлөө орой ямар хоол хийх вэ? Цэцэрлэгээс тэрийг авсан болов уу, ингэсэн болов уу гэж бодогдсмаа. Гүн төвлөрчихдэггүй. Тэгээд гүн төвлөрөх цаг маань бага багтсан бид нар эргээд биднээс бүтээмж бага эсвэл бид нар машин ядарсан тийм. Тэрнээс биш тарих ингээд гүн төвлөрөөд тэгснээ талхны тухай бодож амжихгүй гэж аахгүй. Талхны тухай бодвол талхаа ингэсэн, сөөхөө ингэсэн, цэцэрлэгээ ингэсэн гэдэг тагцсан нөгөө гүн том бодлоо бодох цаг байхгүй. Тэгэхээр том бодохын тулд цаг хэрэгтэй гэж ингээд зүгээр хүн харахад ингээд гөлийгээ суужиж магадгүй. Тэгтээ тэр бодож байна. Тэгэхээр одоо тэр нөхрийгөө дэлгүүр яваад авдаг юм олоод ав. Тийм. 3 дахь дээрээ сурна штэ. Тийм нөхөртөөгөө айгүй сайхан ингэж харилцах суртсан. Харилцаж сурах хэрэгтэй юм лээ. Тэрнээс
алуу чи ингээчтэй тэгээчтэй ингэхгүй заа юу. Яг ингээд миний хайр гоё ингээд ингэчлээ гэдэг ч юм уу те нэг ингээд нэг хайраар ингэж гоё ингэж нөхөртөөгөө айгуу сайхан харилцаад тэгээд тэр нөгөө нэг нөхрөөсөө бас яг тэр хайр халамж айгуу сайхан авах тэр нь одоо хатуу ухаан гэж одоо тэр юм болов гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тийм өөрхөн зөв. Тэгтээ яагаад бид нар ингээл амар тоо бодох шаардлагатай болчтой тийм. Ингэж хэлүүр тэгэн тийм тийм. Харин би бас тэрний амар зүгээр мэдээж амар муухай уурлах албагүй. Тэгтэл ингээл нэг хатуу ухаан гаргаад ингэж мэгэл тийм. Гэхдээ зүгээр яваад дэлгүүр яваа юм аваад ирээ тийм. Чи идэж байгаа юм уу? Тэгвэл идэж байгаа багс ингээл тийм. Үнэн. Тэгтээ бас амар харамсалтай байгаа байхгүй. Бид нар бас ингээл яагаад амар тоо бодоол тийм. Ингэж хэлүү тех болоо тэгэж хэлүүл ингэх болов одоо намайг ингэчүүл энэ хүн маань ингэ чинь тэгэхээр би ингэх ёстой би сайхан харагдах ёстой фак хаа зүгээр тэр бас жоохон юм бокслоод байгаа юм шиг надад нөгөө хүмүүс тэгэж бодож байгаа болов те би ихнэрээ ингэж хэлжүүл тех болов тэгэж хэлжүүл ингэх болов гэж байгаа болов зүгээр л хэлчихэж байгаа болов те гэхдээ яг энэ нэг заавал хэрэлд муудалц гэсэн үг шүү дээ. Гэтэ бид нар ингээл амар ингээл хатан ухаан эмхтэй хүн бол хүзүүн эрэгтэй хүн толгой нь хаашаа зүгээр яагаад өөрөө ингээд асуудлыг шийдээд толгойгоо хариуцаад явчих болдгоо хорвоо юм бэ тий. Тийм одоо бас ер нь эртнээс тэгэж явсан юм шиг санагдсан шүү дээ. Айгүй гоё зүгээр сайхан толгой байгаа. Тийм эмгтээчүүд нь ингээл ингээд ингээрэ тэгэрэ дайн байлтай нэг бол баг эмгтээчүүд л удирдаал ингээл хаанаараа ингэж мингээл тий одоо нөгөө нэг шатар дээр жишээ нь бирсүүл ингээд бүх тийшээ явдаг бүх ингээд юу ингээд тий павертай тий шүү дээ. Тэгэхэд хаана нь ингээд нэг хамгаалагдах гал ингээд байдаг. Тэрнийг ингээд тэр мөрний ингээд ботонгууд ялцчгүй эмгтээ хүн арай илүү ухаантай ч юм шиг тий эсвэл ингээд гэтээ ингээд тэр ухаантайг хатан ухаан гэдэг чинь тэр хат буюу ингээд хат гэдэг чинь нэг юм юу strong одоо хатуу гэдэг шүү дээ. Тэрнээс гаралтай үг юм билээ шүү дээ. Тэгээд тэрнээс олоод жоохон ингээд хичнээн ингээд наана ингээд зөөлөн ингэж харагдж байгаа хэрнээ цаанаа бүр ингээд амар юм бодож идэг. Тэг ингээд бүх тийшээ ингэж явдаг. Тийм юм байгаа хгүй. Тэгэхээр ингээд яг тэр нөгөө нэг юм эмхтэй хүнийхээ тэр нөгөө заяагцсан тэр нэг жоохон юм ашиглаж ер нь энэ орчлон хорвоод ингэж эрэхтэй хүнийгч жоохон ингээд яачдаг өөрийнхөө амьдралаа ч ингэчдэг нэг тийм байх юм шиг байгаа юм. Тэгэхээр үнэхээр л тийм одоо бид нар ийм гоё эмэгтэйчүүд ингэж олон төрлөөр харж байгаа бол тэд нар бас шийдвэр гаргахад оролцмоор шүү дээ. Оролцгүй тэгээ нэгэн төрлийн талаас сэтгэлээдэг шийдвэр гаргах нөгөөдөл наалтцгүй тий. Тэгэхээр Монголд бас над тийг санагцсан ингээд эмгтээчүүд нь амар их юм амжиж жижиг сажиг юм бүгд ингэждэг нөгөө эрэгтэй нь нөгөө бодох юмгүй буюу тэднэрт том юм бодох хугацаа өгж штэ. Том юм бодох хугацаа гэж байгаа байхгүй. Орчныг нь бүрдүүлээд өгөөд байгаа юм штэ. Тийм тэгээд эмгтээчүүд орчныг бүрдүүлж байгаа. Тэр нь манай эрэгтэйчүүд ингээд гоё те ингээд фүүн түрээд сайхан ингээд бүх юмаа сайхан ингээд нэгдэж чаад ингээд гоё ямар байна. Ус их орно гоё олмоор байна гэж. Тэгээ enough нөгөө эргэжтэйчүүд яаж удирдахыг хэдүүлээ зөндөө харлаа шүү дээ. Харин бас тийм жокнууд амар их байсан. Одоо эмэгтэйчүүд яаж удирдахыг бас үзэж болно шүү дээ. Ягаад тэгэнгუთ гайхаад байхгүй. Ягаад эмэгтэйчүүд хэргүй. Ягаад бид нар эргэжтэйчүүдийг зөндөө үзлээ шүү дээ. Одоо хангалттай шүү дээ. Тэ юу гарч болохыг. Тэгээ одоо жоохон эмэгтэйчүүд орж ирмээр энэ тий. Тийм одоо улс төр дээр төрөөнийх дээр нэмж хэлэхэд яг эндээс бас нөгөө одоо барууны орныхан хаан Скандинавын ингээд нөгөө 6 сарын ижил өгдөг гэдэг шиг бодлогоор бас нөгөө кэрийн одоо насархан юмн дээр жоохон дэмжлэг үзүүлэх боломжтой шийдвэрүүд бол байдаг юм билээ шүү дээ. Одоо асаргаанд юу ижилхэн декретийн чөлөө өгөх гэдэг ч юм уу эсвэл хүүхдэд харж байгаа одоо ээжүүдэд нэг тийм сургалт гэдэг ч юм уу мэдгүй нэг тийм бусад эрт залуучуудаас хоцрогдохгүй байхын тулд ингээд тий толгой тархийг сэргээх юмнууд гэдэг ч юм уу ингээд бодлогоос бас дэмжих боломжууд байдгийн байлээ. Тийм болохоор тэрийг нөгөө дандаа эрэгтэй хүмүүс дээр ус төрд байгаа болохоор тэрийг бас нөгөө туулаагүй хүн чинь бас хэцүү шттэ тий. Тэгээ нэг хөвшцэн байгаа болохоор нэг тэрийг чухал гэж боддгоо. Тэгэхэд эн чинь ингээд эмгтээчүүд гэртээ ингээд байгаад ахгүй жоохон дэмжлэг аваа бас ажиллаад ах юм бол эдийн засагт амар том нөлөө үзүүлдэг. Бид нар маш их мөнгө алддаг. Эмгтээ хүмүүс ажил хийж болох байтал ингэчлээ тэгчлээ гэдэг ч юм уу. Тэгэхээр цэцэрлэг сургууль эдэр дээр нь анхаарах гэдэг чинь ингээ усаас хийж өгөх юмнууд бас байгаа юм байлээ штэ. Тийм теори байт юм билээ штэ. Нөгөө яагаад эмгтээчүүд феминизмыг юу гаргаж ирсэн бэ гэсэн чинь хоёр хүүс 90 хоёр аль хүүсээс нь татвар авахын тулд ер нь феминизмыг бас гаргаж ирсэн гэдэг тийм теори бас байт юм билээ. Тэгээд нөгөө түрүүний
эрэгтэйчүүд нэг хүүс давмгаалсан шийдвэр гаргаад байна гэх те. Одоо ирээдүйд ч гэсэн ингээл зөвхөн эмэгтэйчүүд шийдвэр гаргаад байвал санахгүй шүү те. Тэгэхээр нөгөө нэг тэр хүмүүсийн онцлог байдал одоо те мэдрэмжтэй шийдвэр гаргахад эрэгтэй эмэгтэй хүмүүс хэрэгтэй байхгүй те. За тэгэнгუთ айгүй сонирхолтой юм эсэ байдیں۔ Хэрвээ эрчүүдэд сарын тэмдэг ирдэг байсан бол гэх те. Тэгсэн чинь нөгөө нэг эрчүүдэд сарын тэмдэг ирдэг байсан бол цалинтай чөлөө авах боломжтой байсан гэж байгаа байхгүй. Тэд нар чи тэгвэл эрх мэдэл тэд нар тийм шүү те. Тэгээ цалинтай чөлөө авах боломжтой эхний өдөр нь те мэдгүй одоо яадаг чинь те. Тэгээд дээр нь ингээд бүх байгууллагад ингээд 0 молд нарийн цэврээр байж яадаг те. Тэгээд ариун цэврийг татваргүй яагаад гэвэл энэ ч одоо хүний үндсэн хэрэгцээ энэ төр гэ тэ. Тэгээд дээр нь анхны ирэх өдөр нь тийм амар бахархал байхаас ингэ pride ирсэн гэх тэ. Яа гоё тийм бодлоо. Маних ирсэн штэ мэрсэн штэ гэж би ч гэсэн гэх тэ. Гэтэл бид нар чи ингээл амар ичиж мичээл тэ нэг бараг л юм хоорондоо нууц мууц 8 их жам шиг тампон момпоноо дамжуулаад тэ. Тампоноо харуул маруул гэж тийм ингээл тэ. Тэгэл амар тийм бузар музар юм гэсэн ойлголт байгаа даа. Тийм орчуулгын хүртэл ариун цэврийн хэрэглэж. Гэтэл нөө сарын тэмдэг байхгүй бол ер нь өнөөдөр бидний энд суухгүй шүү дээ. Тэр чинь хүүхэд үүсгэхтэй холбоотой, хүүхэд бүтээгтэй холбоотой нэг процесс энийг шүү дээ. Тэгэхээр хэрвээ эрэгтэй хүнд байсан бол энэ бүр нөгөө баяр байх байсан гэдэг. Анхны өдөр эренгуут нь бүр баяр тэр хамаатнараа тэмдэглэдэг те. Бараг л нөгөө цагаан давуу маавг нь баг гаргаад үү гэдэг. Тизм хийж байгаа юм шиг байна. Бараг тийхүйсэн гэж аахгүй. Тэгэхээр нөгөө нэг Simone de Beauvoir Second Sex номон дээр бичсэн байдаг нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийг өөрийнхөө нөгөө бэлэг эрэгтэнтэйгээ яаж харьцаж байгаагаас л энэ соёл ингээд наазах нь эхэлдэг гэх тэ. Соёл эрэгтэй хүүхдийнхийг илүү бахархуулж харьцуулдаг. Өстө тамхилын мамхилын тэ. Эмэгтэй хүүхдөөс байхгүй юм шиг эсвэл ичиж эсвэл бузар мухай байгаа юм шиг байнгын насан турштай хандлага байж ирсэн. Энд чинь хүртэл өөрийнхөө оршихуйг хэрэгж хүлээж авахд нөлөөлнө гэж аахгүй. Тэгээ Simone de Beauvoir энэ номон дээр байгаа дайвар үстэнгээ те бүр ингээд задлаа. Тэгэхээр нөгөө нэг наад захын л охид хөвгүүдийг аль алийг өөрийнхөө бие таартай бүх хэсгийг хайрладаг өсгөх чухал гэж байгаа байхгүй. Тэгэхгүй ингээл нэг юм байхгүй юм шиг те эсвэл ингээл энд нэг муухай юм байгаа юм шиг те хөвгүүд болохоор бараг л ирчүүд зарим нь ингээл нэрмээр өгцөн ч ах шиг те тэрэндээ бахархлын харилцаатай тэгээд юм харилцаатай байгаа байхгүй. Бид нар болохоор юм харилцаа авахгүй тасарсан те тэр нь юу дуртай яг нь тэгээд нөгөө хүртэг байдал нь ч гэсэн нөгөө эрэгтэйчүүдэд гар хангалах ихийг нийгэм зөвшөөрөөд эмэгтэйчүүд одоо өөрийнхөө эрэгтэнтэйгээ харилцах өөрийнхөө одоо тий өөрийнхөө өдөржин бас оршихуйн нэг хэсэгч тэрнтэй харилцахыг нийгэм дэмждэггүй тэрийнхээ юу дуртай юу дургүйг мэдэхгүй мэдэрч чадахгүй мэдэж авахд саадтай тий тэгэхээр энэ бүртэлчин нөлөөлнө гэж аахгүй нөгөө дотор оршихуйдаа өөрийгөө одоо эрх мэдэлтэй одоо agency гэдэг байгаа байхгүй одоо өөрийгөө оршихуйдаа өөрийгөө мэдэх тэр нь ягаад оршихуйдаа гэдэг үл хүн чинь биднээс ингээл гоё их сургууль мэдсэн мэрэгжил боловсрал ингээл бүх подкаст бүх юмыг авбал хүн гэдэг юм чинь аюулгүй байна идэж юм тэгээ секс буюу юм биеийн зүйл тэгэхээр бидний оршихуйн чин чанар юм гэж аахгүй тэр төвшөнд нь бидрийг ингээд чиний наа чин буруу гэдэг мэдрэмж өгөөд нь штэ чиний сарын тэмдэг ч муухай чиний наадах чинь ингээд нэг ямар нэг юм биш чи үсийн тайр чи ямын нэг чи ингэж ой ингэ те наа чи тийм байх хэвээр юм байна тэгэхээр эн чи өөрөө ингээд нөгөө яаж явж байгаа юм төр орчих гэдэг. Улс төр ярьжсэн. Төрч яваа. Тэгтээ нөгөө agency гэдэг сүүлийн үед юм яриад байгаа юм. Буюу тэр бас нөгөө дөрөвдөг тавлага sex positive, body positive гэдэг байгаа юм чинь биетэй эзэн байх сэтгэл хангалуун байх. Тэр тусмаа орчин үед өмнө яг байнга л ингээл гоо сайхан гэдэг юм чи явж исэн. Гэхдээ орчин үед Instagram энэ төр чи хүчтэй энэ бие гоё энэ бие муухай те гэдэг юмнууд явж эхэлж байна. Тэгтээ бас шинэ давлгаа ингээ олон янзд би энэ тухай бас ярьж эхэлж байна те. Тэгээ айгүй сонирхолтой сүүлд нэг энэ гоо сайхан гэдгийг чи юу н яаж юутай холбоотой ойлгогдсон юм бэ гэсэн чи зөвхөн юу биш гинэ. Им гоо сайхны харах нүд зөвхөн биш. За мэдээж нөлөөлж байгаа. Тэр залуунаас бол үргэлж бүх цаг үед гоо сайхны нэг илэрхийлсэн симметрик буюу юм ижил хоёр тал нь ижил байвал те тэгчтийн байвал бас гоо сайхны ижил. Тэгээд айгүй сонирхолтой зүйл нь тухайн нийгмийнхаа эдийн засаг хоол хүнсний хангамжтай айгүй холбоотой гэж байгаа байхгүй. Хоол хүнс баг үед дандаа махлаг эмэгтэйчүүд гоё гэж үзчихсэн гэж байгаа. Одоо тий тэр нөгөө нэг сэргэн мандалтын үед ингээ махлаг эмэгтэйчүүд тэр үед хоол хүнс баг байсан тий. Тэгээ одоо Африкийн зарим момгуудад ч гэсэн хүүхдээ охиноо нөгөө хүнтэй суулгахын тулд энэ бол хэрэгтөө чинээтэй айл өгдөгөд илүү тарган жинтэй байхад дуртай тий. Хоол хүнс их газар илүү турхай байхыг л үзнэ гэж аахгүй фит байхыг. Тэгэхээр орчин үеийн их нийгэм чинь тий. Тэгээ гих мэтчлэн бүр айгуу сонирхолтой. Тэгээ нөгөө цагаан арьс энэ болгон ч нөгөө гоо сайхныг юу гэж үзэх гэдэг
зөвхөн гоо сайхны нүдний тухай ойлголт биш, нийгэм, эдийн засаг тэгээд ийм соёлын аягүй сонирхолтой ойлголт байна. Тэгээд түрүүний биеийн тухай ойлголт ч гэсэн позитив. Таны талаар одоо гоё ярил л та. Та ч гэсэн тэгэл эмэгтэй хүн. Та тэгээ бас хүүхэдтэй. Хүүхэд нь одоо жоохон дээ. Тэгвэл би чинь сая 40-д анх хүүхэд гаргасан шүү дээ. Тэр бас амар. Тэгээд сонирхолтой. Тэр ямар байсан бэ? Ягаад 40 хүртлээр хүүхэдгүй байсан бэ? Одоо ямар нэгэн байдлаар ингээл болоогүй ч гэж бодоогүй. Гэхдээ ер нь л ингээл мэдгүй амьдрал явсаар байгаа л тий. Тэгэл 40-д нөхөртөө байсан дахиад нөхөртөө болсон гэдэг. Тэгээд 40-д хүүхд гаргаад тэгэн гот надад бол гоё л хүн болгоны өөрийн амьдрал гоё байгаа. тэгэн яг өөрийнх нь зөв цаг нь зөв л баг. Миний хувьд энэ цаг зөв байсан. Тэгээд одоо яг л надад бол илүү юм за би аялаад үзсэн, сургуулаа сурцсан, хийх ажлаа хийсэн тий. За тэгээд ингээд өөрийн хувьд харьцангуй хүүхдтэй одоо чанартай цаг зарцуулна тий. Учиргүй их мөнгөтэй биш ч гэсэн хүүхдтэй тодорхой хэмжээний байх хэрэгтэй минь хүүхд боломжтой болсон энэ үе дээр хүүхэдтэй дөрүүлэх надад илүү яг зөв цаг санагдаж байхгүй. Тэгвэл мэдээж эрт хүүхд дөрүүлсэн хүмүүс байлаа гэхэд бас л тэр үний зөв цаг тий. Би бол нэг мэдээж хүүхдтэй маш их хайртай миний амьдралын бүх зүйл. Тэгтээ би нэг одоо эмэгтэй хүний цорын ганц юм тий. Одоо бурхан минь одоо эмэгтэй хүн болсны утга учир эн чинь л чиний цорын ганц зорилго гэдэгтээ бол би одоо төдийл нэг тийм мэдээж миний хүүхд миний бүх юм одоо тий. Гэхдээ бас л хүн болгоны зам өөр байгаа байхгүй хүүхдтэй байж болно хүүхэдгүй байж болно хүн янз бүрийн замаар явж болно жишээ нь одоо би 40 дуус орноор аялаад тэр бас миний л одоо гой мэдрэмж байгаа байхгүй тэгэж үзээгүй хүний хувьд бол би нэрээ аялах гэдэг чинь хамгийн утга учиртай зүйл гэж бодсон шүү дээ тэгэнгүүтээ би хүнд тулгаал те одоо улс орноо дэлхийг л үзэх гэдэг чинь хамгийн гоё юм юутай ч зүйрлэхгүйгээл тэгэж хэлэх одоо те хүмүүс бодно л доо хүүхэд төрүүлэх чинь өөрөөсөө л намайг бодож байгаа. Гэхдээ одоо нэг эмэгтэй хүний цорын ганц зорилго бүх зүйл гэхэд жоохон эмэгтэй хүн чинь маш баялаг тий. Тэгэхээр мэдээж онцгой зүйл гэхдээ хүн болгоны амьдрал өөр шүү. Зарим хүүхэд төрүүлэхгүй байж болно. Зарим хүүхэд төрүүлдэг байж болно. Зарим хүн олон хүүхэд төрүүлдэг болно. Зарим хүн цөөхөн хүүхэд төрүүлж болно тий. Аль насандаа төрүүлж болно. Энийг ингээл нөгөө нэгэндээ тойрч суучаал одоо чи баларлаач гэдэг юм уу те. Тийм ээ. Эсвэл те эсвэл одоо айгүй сайхан карьер хийгээл явж байгаа хүн. Тийм нас чинь болохоо байлаа. Эсвэл одоо карьерийг явж байгаа наа чи юу ч хүүхэд төрүүлэх чинь хамгийн гоё гээл те. Энэ минь бол жоохон мэдрэмжгүй санагдчих. Тэгэхээр би бол яг өөрийнхөө л яг зөв цагтаа л төрүүлээл тэгэл надад бол айгүй enjoyed жоош. Тэгээ энэ чинь бас айгүй юу те. Нөө privilege гэдэг шиг манай ус ээж аав тусалж जैन те. Тэгээгүй яг ингээд ээж аав нь Монгол байхгүй ч юм уу өөрөө гадаад байгаа ч юм уу тэднээс хол хамаатан саднаас хоолын уйлаас хүүхэд өсгөх чинь тийм амархан ажил биш ш те. Амаргүй азар би одоо бас их туслах олон хүнтэй байна л да. Яга үг байгаа шүү дээ би түрүүн чинь дугаар дээр хэлсэн it takes a village to raise a kid. Тэгэхээр хөл бүтэн тосгоноороо хүүхэд өсгдөг байгаа гэж. Тийм бүх эмээ өвөө те. Энэ эмээнэр асарх үеийн цэг нуруунд дээр авч явж гин гэл. Тийм хөөрхи эмээ өвөөгөө тайван байлгачихгүй те. Тийм. Хүүхэд дараарай. Тэгээс ураар байхгүй байгаа юм чинь л бүгд бүх эмээ өвөнөр хүүхэд ачнараа хараад байж да. Тэр аль биесний яриад нугаагүй юу? Зүгээр яг гоё лекц ярих гэж байгаа юм шиг тий. Им лекцний юутай ш тий. Бас нэг сонирхолтой таны тухай зоолоо ихч чинь анхны тэнгисийн иргэний хоёр зүрх. Тийм шүү дээ тий. Тийм шүү дээ. Юу? Тэ өвжи. Тий. Мока сууж штэ. Анхны мока сууж. Би тэгж 20 жилийн өмнө тэр чинь яг 20 жилийн өмнө шүү дээ 2005 он тий. Тийм тэр чинь тэр үедээ дандаа чи юм 40 дэх ч яваагүй маа гэдэг. Яг тэр үед бол нэр мока л байлаа тэр үега тий. Тэгэл одоо найз амраа либертэй тэр үед л чинзаа. Тэгж байлаа тий дандаа ч тэгсэн чинь маань нэгэд доош коммент айгу мока дуртай гинэ. Тэгснэ бас юм атархадсан гинэ ямар гоё ингээд тэгснэ би тэгэхгүй их чин мока явлаа 20 жилийн дараа гэсэн. Хөөх би тайвширчлаа 20 жилийн өмнө гэдэхгүй юу. Хөөх би тайвширчлаа гэсэн чи намайг л одоо их мока байсан гэл гоё тайвширсан баг гэсэн чи тэгээд дүү гэсэн чи үгүй мока ч гэсэн тань шиг болно гэдэг. Тэгэхээр нарийн тэгээд тий тэгдэг байгаа шүү.
Мако ч гэсэн 40-тэй гэж болно гэх шүү дээ. Бүгд 40-тэй гэхсэн байна. Тийм шүү дээ. Тэгэл тэр үед чинь бол энэ тэнгисийн эргээс ч илүү амар үздэг байсан л да. Ягаад гэвэл тэр чинь тийм олон телевиз байхгүй шүү дээ. Ингээд сууг муугаас солинч гэж баг айгүй хэцүү 4-5 суугтай те. Тэгэхээр бол баг л бүхэн үзсэн бол байгаа байхгүй тий. Миний гэр те. Тийм миний гэрийн хамгийн анхныхан тий бид нар чинь баахан Оросын шоу үзсэн хүмүүс Домва тий Башо брат энэ төр гэл тэгээд тэрний дараагийн болохоор хүмүүс нөгөө нэг юм за юм шоу байд юм гэл тий. Тэгэхээр тэгсэн тэр бас их сонирхолтой л дурсамж тий. Та яагаад тэрэнд орё гэж бодсон юм? Яаж орж тий одоо тэр чинь анкет бөглөл нэг юм өнөөдөр сонин дээр л гарцсан байсан юм тий. Тий сонин мөн үүсдэг тий. Өөргөөс ингээд жинхэнэ сонин цаас яаж яваач тэр сонинтой учирсан. Тэгээд тэгсэн чинь ингээл тийм реалити шоу гэлсэн яг Домдва үздэг байсан юм чи тэгэл яагаад чи үзье гэж бодоод тэгэл бас амар тэр үедээ бас яах вэ гэж бодчихсон очсон байгаа байхгүй юу. Очоод нэг анкет бөглөөл те. Хэрвээ тэгснээ тэр үедээ би ороогүй байсан бол одоо шал өөр газар энд суухгүй те. Бас тэгэл амьдрал ингээд нөө butterfly effect гэдэг шиг нэг л алхмын шийдвэр ингээд бүх замыг өөрчлөн те. Тэгэхээр тэр үед очоод тэгээд нэг юм юу яагаад анкет бөглөө тэгснээ дараа нь ингээд нэг хүмүүсийг бүртгэж аваад тэгэл ингээд гадаа мадаан цуглаал тэгээд юу яана цагдаагийн бичиг хэрэгтэй гэл гэмт хэрэг толбогдоогүй болбогдоогүйгээд тэгээ яг цагдаа дээр очисон чи амраа зогсчихсан байхгүй нөгөө 25 дээр нөгөө телевиз дээр бас ярилцсан. Өмнө таньдаг байсан гэсэн үг үү? Үгүй. Тэгээ харин нөгөө чи чинь нөгөө юу түрүүний ярилцлага нөгөө шоунд орох жоох юу гэсэн чи тий ингээд нэг юм Джон Лено шиг бүр их шил зүүцсэн. Тэгэл нэг өндөр турхаа штэ амраа тэр үе чи тэгээд тий тэгснэ тэгээд харин тий одоо цагдаагийн бичиг хэрэгтэй гэж ингээд цагдаагийн бичиг аваад тэгээд танилцсан. Тэгээд тэгснэ нэг ярилцлага аваад тэгсэн чи би тэгээд ярилцлаган дээр яагаад чамайг авах хэрэгтэй гэж гэл асууж байна. Тэгэхээр би тэгээд би одоо энэ Оросын бүх шоуг үзье. Намайг нэг бол оролцогчоор ав, нэг бол одоо энэ зохион байгуулах багтаа ав гэдэг. Нэг бол энэ юуныхаа одоо уран бүтээлийн багтаа ав гэх. Би бол бүгдийг мэдж байна гэх. Тэгээд Домдва энтри ч амар үздэг бол шүү дээ. Тэгээд та ямар сургууль би чинь 10 жилээ 47 гээд 3 4 хоолын сургуульд төгссөн. Орос хэлд сурдаг байсан тэр үед. Зүгээр орос хэлд өөрөө л дуртай байсан байхгүй. Тэр сургууль бол зүгээр монгол сургууль. Тийм. Манай ээж аваар ч ойлоо орос төгссөн. Тэгэл дандаа л тэр хүчин хамгийн гоё үзэх юм нь орос дээр байгаа шүү дээ. Тэгэл орос хэлээ сайн байсан. Одоо энэ хэрэглэхгүй зэрэгэд мартчихж шүү. ТНТ дээр нөгөө гоё stand up. Тийм шүү дээ. ТНТ ч гол хамгийн гоё entertain entertaining юм үздэг. Тэгээ комедиг чинь болохоор яг зүгээр ерөөдөө амраа бид нар чинь ингээл амар найзууд байж байгаа л тий. Тэгэл битэр ч бас хос байсан шүү дээ. Хос байсан тий. Тэгээд хос байсан. Нэвтрүүлгийн дараа ч хос байсан тий. Битэр ч 10 жил хос гэх тий. Ихтэн нөхөр байсан байхгүй. Тэгээд битэр ч өөрийнхөө тэгээд бас л тийм айгу хүмүүсээс айгу тийм инх тайван peaceful салдаг тий. Тэгэл ингээл битэр хоёлоо өөрийнхөө сонголтыг хийгээл 10 жил найз нөх. Одоо бол айгу найзууд. Тэгээд тэгсэн чи амраа stand up comedy хийгээл тэгээд за гэд би сонирхол тэгэл би сонирхоод биш би ихлэ нэг сонирхдаггүй байсан за юм байт юм гээд тэгээд юу яасэ Австралид байж байгаа л тэгсэн чи амраа юм stand up comedy-гийн номнууд юу гэдэг ингээд тэгэхээр нь би нэг номнууд судалж 3 ном уншдаг юм байгаа зү англи дээр тэгээд энэ илүү гоё ном байна гэд явуулсан тэгсэн чи харин амраа ханууд өгөөд хануугийн эхнэрийн паблишинг орчуулад буюу эхнэр дээр нэрж авахгүй ер нь бол эмэгтэйчүүд нь гол юм хийсэн байна номыг уушаа сонгосон байна номыг уушаад орчуулсан байна гэх те нөгөө ирж гол зүгээр ингээд нүүрэн дээр хануугийн зураг байна гэж тэгээд тэгэнгүүтээ би яг сонирхож эхлэхгүй уншаад stand up comedy гэж юм байна агай хүчтэй юм байна гэд тэгээд Австралид нэг юу яасан нэг comedy club-д очиж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь надаа яг ингээд за big sister ч гээгүү зүгээр юу чухал гэдгийг дэнжээс мэдэрсэн гэсэн чинь айгуу тийм олон янзын хүмүүс гарсан байхгүй. Тайзан дээр нь одоо том жинтэй хүн, туранхай хүн, эмэгтэй хүн, эрэгтэй хүн, бүр настай хүн. За тэгснэ дахиад одоо юу гэдэг нь тий өнгө төрстүүн тэгээд LGBT тий тэгэнгүүт ингээд бүх ямар олон янзын хүн бэ гэсэн чинь Монголыг эргээд харангууд ихэнхдээ эрэгтэй. За нэг юм залуу насны эрэгтэйчүүд. За тэгээд ганц хоёрхан эмэгтэй ангууд тэд нарын нэг янз бүрээр body shame хийдэг те би хааг нь илүү ярьдаг. Одоо эсвэл тэгэнгүүт үгүй нэр ямар сонирхолтой ягаад Монголын комеди энэ салбарт олон янзын хүмүүс үйжлэхгүйгээд тэгээд эренгүүтээ юу аасаа
open mic-уудаар явж үзэхгүй юу. Тэгсэн чи айгүй мундаг олон эмэгтэйчүүд байж байгаа байхгүй юу. Тэгээд асуусан чи open mic-д 3 жил мэл байж гэнөө гэдэг тий. Тэгээд яагаад та нар чи ингээ орог хүн бэ гэсэн чи нөгөө тэд нар чи бас ингээ comedy club-ууд сонгож авна штэ. Тэгэл тэгсэн чи ингээл 3 жил 2 жил 1 жил ингээ тэн дээр гарч байгаа хүмүүс байж байгаа байхгүй эмэгтэйчүүд. Тэгээд би санал тавиад хэдүүлний нэг юм хий тий гээд ихэлсэн. Тэгснэ гинт бас Big Sisters өөр орцсон биш үү? Тийм тэгсэн ш тий. Энэ надад stand-up хийдэг хүн шиг. Ер нь өөрөө ингээл хариуллаа. Та хоёр баг цай маяугаад гэрчж унтчихаг юм биш өөр хариуллаа өөрөө. Өөрийнхөө амьдралыг сайхан ярьдаг. Ямар тэр сонсоо байжээ. Тэгсэн явж штэ. Тэгээд ерөнхийдөө Big Sisters тий. Тэгээ яагаад гэвэл бас нөгөө түрүүний эмэгтэйчүүдийн бас орон зай. Гэхдээ анх эмэгтэйчүүд гэж эхэлсэн. Одоо бол айгүй олон янзд те. Тэр дотор LGBT хүн байна, queer хүн байна. Одоо Япон хүн ч хүртлээсэн шүү дээ. Тэ Япон хүн ч хүртэл байгаа. Тэгэл хүүхэд төрүүлсэн хүн байна, алдарт их байна, хүүхэдгүй эмэгтэй байна, оюутан эмэгтэй байна. Бүр ингээд маш олон янзын хүн болж байгаа байхгүй. Тэгээд нэг чухал нь бид тэрэн дээр бас уншижсэн юм. Хүн хизээ их инээдэг вэ гэсэн чинь өөртөө related буюу өөрт нь тохиолдсон, өөрт нь мэдрэгдсэн юмнууд дээр их илүү бас инээдүрдэг гинэ. Гэсэн чинь өмнө бид нар дандаа ирчүүдийн л түүхтэр инээд суужсэн байгаа байхгүй. Инээдтэй. Гэхдээ яагаад ээж байх тухай, эмэгтэй байх тухай, эмэгтэйчүүдийн юмн дээр инех боломж орон зай байхгүй мэн гэд. Тэгээд бид нар чинь нэг тийм ингээд хийгээд эхлэнгууд айгу явж байгаа. Тэгтээ бас тэгэл амаргүй. Тийм амар одоо бизнес шиг их мөнгө олоод байгаа юм байхгүй. Тэгтээ энийг бол үргэлжлүүлэх нь чухал гэж яваалаа. Амаргүй зам яа тэгээ тий. Тийм та тэгээ бас Big Sisters-ийн шоуыг үзээрэй. Elixir дээр л ер нь ихэнхтэй болдог тий. Талбай ажил. Гоё яснаа чиний үзсэн тий. Үзсэн штэ. Гоё юм бэлээ. Би ерөөсө харж байгаагүй бүсгүүчүүдийг харсан. Тэгээс айгу өөр өнцгөөс гоё ярьж илээ. Зарим нь нэгтэй хурц, зарим нь нэг зөөлөн, зарим нь ингээ нэг жоохон одоо insecure доо чим шиг нэг тиймэрхүү байдлаар ярьж байна айгу таалагдсан. Тэр нэг жижиг өстэй охин байсан штэ. Амар ганган хөрхөн. Гişгээ болов. Тэр охины сет амар таалагдсан. Айгу хөрхөн. Машина нөгөө ачуулцдаг. Чи машиныг чинь ингээд ачаад ингээд тэр стори юм амар хөрхөн. Яриад өгдөхөө гэж. Би яхаар чи алж штэ. Яг инээдтэй юм ярьж чадахгүй хаа. Гэтэ амар relatable санагдсан. Яг ингээд бид нар чинь нөгөө машинтай ноцлох нь харцангуй бага болохоор амар шинэ юмнууд айгу их тулгардаг. Машина ачуулсан тэр. Тийм штэ. Тэгэхээр харин тэгсэн шүү Big Sisters тий. Тэр гоёсэн. Түрүү юу асууч. Тий. Та Австралид сурсан шүү дээ тий. Мельбурнд. Ер нь боловсрал тал дээр одоо ингээд гадагшаа сурах дээр юу гэж боддог вэ? Яаж сурах вэ? Та ер нь ямар зарчмаар яаж явж байгаас вэ? Тий нөө манай би ч нөө төрийн байгууллага иргэний нийгэм гэдэг салбарт ажилладаг шүү дээ. Энэ салбарч яг хуу цалин цав багтай. Тэгвэл хамгийн гоё юм нь одоо дэлхийн хамгийн том сургуулиуд, хамгийн том сургалт одоо би тэгэл тэрнийхээ л ачаар ингээл Мельбурний сургуульд хөгжил судлалаар те сурсан дараа нь ингээл Стэнфорд, Харвард, Ли Куан Ю гэл те одоо ингээл Маккензигийн бас ингээл сургалдаг гэл хөтөлбөр хурал гэл тэгэхээр тийм боломж агай их олддог. Тэр нь бас одоо хамгийн л гоё санагдаж байгаа хгүй. Одоо Монголд мэдгүй нэлээд том компанид ажилласан ч ингээл жилд 4-5 тийм ингээл юмд явах боломж ихэр олдд юм байгаа нэ. Тэгэхээр бас тэр боломж маань их олддог. Тэгээд тэр сургуулиудад очиж богино урт хугацааны сургалтанд суугаад за тэгээд дэлхийн одоо маш олон залуучуудаас суралцсан, мундаг профессорудаас суралцсан. Тэр нь их гоё. Тэгтээ зөвхөн иргэний нийгэм гэхгүй одоо чинь тэгэл олон төрлийн тэтгэлэг байдаг болсон нэ. Тэгэхээр ер нь тэр өөрийн хий зориг бүтээй гэсэн юмтай хүн байвал ер нь бол тэтгэлгүүд зөндөл олддог болсон шүү дээ. Одоо тэгээд миний үеийг бодвол хамаагүй хүмүүс нь энэ тэтгэлгийн талаарх мэдээлэл ихтэй тийм байна. Тэгэхээр бол бүдэнд нь боломж байгаа л гэж хараад байгаа шүү дээ. Тэгээд нөгөө ерөнхийдөө би энэ олон улсын хөтөлбөрүүдийнхаа бас одоо төгсгчийн хувьд бас шалгаруулалтын баг энтерт нь оролцоо явдаг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө энэ хүн өмнө ямар зорилготой юм тэр нь өмнө тэрнийхээ төлөө юу хийсэн? Одоо энэ хөтөлбөрт сураад цаашдаа юу хийх гэдэг нь айгүй хард юм бэл өсөлтийг те. Тэрнээс биш ингээд юу ч хийгээгүй ч одоо би яг энэ хөтөлбөрт суугаад л одоо бодоо олгоно гэдэг хиймэл штэ те. Тэгэхээр өмнө нь юу хийсэн? Те энэнийхээ төлөө би ингээд явж байгаа. Цаашдаа би яг энэ хөтөлбөрийн энэ чадваруудыг аваад ингээд илүү томыг хиймээр байна гэдэг тийм мотивашн лет гэдэг байна штэ тэр юм барыг те. Тийм тэг өсөлтийг нэлээд хард юм бэл энэ хүн өсчүү. Эсвэл би угаасаа мундаг байж байгаа байна гэвэл танд амжилт хүсье мундаг
байгаарэ гэл тий. Тэгэхээр нөгөө тийм өсөлт бас айгүй гоё харагдуулах чухал юм. Би яг хүүхдэд төрүүлчихэд би ч 22 наснда хүүхэдтэй болсон. Тэгэл ажил хийгээгүй. Тэгээд яг гэртээ байсан. Тэгээд амар хоцорчлоо доо гэдэг мэдрэмж амар өгдөг байсан. Ингээл бүх найзууд, бүх ер нь ингээл хүмүүс амар ажил хийгээл яваал. Би л гэртээ байгаад байгаа юм шиг санагдал бүр амар. Би яг тэр үед амар депресс гэх юм уу нэг тийм депресс гэх юм уу нэг юм жоохон юм сэтгэл санааны хямралд амар орчихсон. Тэгэл мэдгүй тэрнээс гарсан баха. Одоо бол арай гайгүй болсон. Тийм шүү дээ. Тэгээд нөгөө бүх зүйлд нь даваатаа суултаа байгаа гэдэг шиг одоо би живхтэй зурлаж яхад чи хамаагүй болоо нэг боломжтой болсон юм шүү дээ тий. Маань найзууд өмнө ингээл би playtime явал ингээл найзууд нялх хөөхтэй ингээл явахгүй гацсахгүй. Тэгэл би чи бодоо болгоцоо одоо нөгөө ид чи одоо би болохоор живхтэй зурлаад playtime явж чадахгүй л гэхэд нөгөө ид чи хөөхтэй давуулаад явж байгаа юм чи том хөөхтэй болсон тий. Тэгэхээр ингээл бүх зүйл өөрийн цаг хугацаа нь одоо чи танаа хүмүүс чи зөндөө том болсон юм чи яг л бүр ингээл 100% өөрийгөө хүчлээд өгчөө нөгөөд дайрахад гоё өссөн маягт боломжтой. Харин тийм тэрнийгээ би явуулж хараад тэгээд бас ингээд гоё байгаа. Амар тэрний их мод ярьж байгаа. Үгүй гоё байгаа шүү. Тэгэл тэр янз бүрийн заримдаа тэгэл юу бууж өгөх мэдрэмж төрн заримдаа хүчтэй мэдрэмж төрн тий. Тэгсэн тэгэл бүгд тэрэл тэр. Гэхдээ ер нь бол нөгөө одоо бол ингээл хүүхдүүд том болчгоор чи илүү гоё өөрийнхөө төлөө цаг зарах. Тэгээ нөгөө нэг эмэгтэйчүүд ингээл бид нар түрүүний нөгөө ингээл гэр бүлдээ хамаг ямаа заруул өөрийнхөө зориг мөрөөдлөгч мартсан тий. Өөргөлдсөн байх тий. Тэгэхээр өөрийгөө эргэж санахаа. Тэгэнгუთ эрэгтэйчүүд бол илүү нөгөө нэг хугацаа өгнө гэдэг шиг эрэгтэйчүүдийг найз нөхөд зорилгоо хадгалаад байх хугацаа бид нар орон зай өгөөд байгаа өгсөн байгаа байхгүй тий. Хүүхдтэй болсон ч гэсэн одоо нэг нөхөр нь учиргүй карьераа алдаал найз нөхдөд алдаал хоббигаа алдаагүй эмэгтэйчүүд ихэнхдээ тэрийг алдчихдаг. За үнэхээр хүүхэд баг байхад бол тийм нөхцөл байдал үүсч болно. Одоо бол эргээд өөрийгөө буцаж олж авахаа тэгээд тэр гэр бүлийн ачааллаа тэнцүү хуваарлж болно шүү дээ. Одоо бол нэг том хүүхдүүд яг ингээл зөвхөн ээжээс шалтгааллахгүй шүү дээ. Тэгэхээр энэ тэрийг буцаж олж авах илүү гоё боломж шүү. Тийм харж байгаа. Тэгээ одоо угаасаа баг 22 дэх юм биш үү юм жоохон. Тэгээ таарч юу юм бэ те. Тий одоо ингэж харин 5 гээ. Гайхалтай 22 дэх гэсэн 22 дэх шиг харагдаад байгаа. 22 дэх хүүхдүүд төрсөн нөө. Та юуны ард лээ? Би за та. Жилүүр. Үгүй шүү дээ. Би ер нь гэхдээ орд морд аягүй сонирхдаггүй. Гэхдээ материал орд. Гэтэ ер нь сонирхдаггүй тийм 12 сар гэсэн үг лөө. 1 сар тий. Тэгээд одоо манай охин чи юуны ордын ч байнга асуугаад байдаг байхгүй юу? Хотлон чи 2 сарын 20 гэхэр юуны ордон болоо гэдэг. Загас уу. Нэг сон зааган дээр байгаа юм шиг байна тий. Тий, зааган дээр юм байна. Касп гэдэг. Оо тийм. Касп гэхээр загас эсвэл юу? Нөгөө юу? Aquarius. Үгүй Aquarius загас хоёр. Тэгээд дайжгүй юу гайгүй. Хумх гэсэн үг л Хумх загас хоёр. Дайжгүй зөөлөн хүүхд гарах байх. За би ч нэг тийм юм тоодгүй тэгэнгუთ амир өөртөө хэрэгтэй болонгууд манай охин чинь луу жилийн бар өдрийн морин цагт төрсөн гэл те. Өөртөө хэрэгтэй болонгууд ингэж ингээл те. Тэрнээс бол ер нь бол тийм тоодгүй нөгөө Эрка агш хэлсэн шиг critical thinking маш шүүмжлэл сэтгэлгээ одоо яг л юм бодтой юмнуудад итгэхийг хүсдэг. А тэгтээ эн чинь нөгөө нэг багш ус хэлжсэн ш те. Хүн хизээ тийм илүү бодтой биш ингээд харагдахгүй эсвэл ямар нэгэн сүсэг бишрэл итгэл босч ирдэг байх гэхээр өөрөө хийж чадахгүй зүйл гэж аахгүй юу? Өөрөө ингээд тэнд хүчин мөксдөд. Хизээвэ гэхээр гэр бүлийн хайртай хүмүүс чи өвдөх үед чи юм чиш болохоор өстө ямар нэгэн бурхан байдаг бол туслаасаа тий. А тэрнээс өөрийнхөө чадах зүйл тэгээд ирэхээр л асуудал болно гэж байгаа байхгүй тий. Би энэ одоо шалгалтын дээр минь одоо бурхан туслаарай ч гэдэг юм уу тий. Эсвэл одоо ханийн заяа дуудъя ч гэдэг юм уу тий. Энэ бол маш танаас шалтгааллах зүйлс тий. Гарч хүнтэй болц тий. Ханийн заяа дуудах гэж байгаа бол хүмүүс хай. Тий. Өөрөө гараад хай гэж. Санд байх гэж байгаа юмаа унш тий. Яг ингээд өвчин зовлон тий. Тэр цагт бол ингээд хүн сүсэг бишрэл хайх нь бол байдаг. А өдөр тутамдаа тийм юм. За мэдээж итгэл үнэлттэй байж болно. Гэхдээ өдөр тутамдаа ингээд өөртөө итгэхгүй өөр ямар нэг итгэх зүйл хайгаад байгаа бол бас жоохон бодох хэрэгтэй гэж байгаа байхгүй. Яг л өдөр тутмын амьдралыг та ер нь ихэнхдээ өөрөө л удирдах, контролдож чадна. А хэрвээ энийг ингээд өдөр тутмын юм өөрөө удирдахгүй ингээд өөр юм хайж ивэл та ингээд юугаа алдчихна гэсэн үг. Тиймдээ ч нийгэм
ингээд буруу ядуураад нийгэм хэцүү болоод ирэхтсэн шашин илүү хүчээ авдаг гэж аахгүй. Ягаад гэвэл иргэд өөртөө итгэл багасаад энэ нийгэмд ч нөгөө хөв багасаад ирэнгүүт энд дэстэ яаж ч ажиллаад энэ бүтэхгүй мэн ч гэдэг юм уу амьдралаа өөрөө авч явж чадахгүй гэдэг бодол их болоод байхсан шашин илүү хүчтэй болдог гэдэг тийм. Тийм тэгэхээр одоо их өөртөө л итгэх гэж үздэг шүү дээ. Тэгээ яг түрүүний хүчин мөхсдөх үе байна. Түрүүний Moments Political Leadership Program би манай сонсогчдод бас мэдж байгаа ах би явсан гэдэг юмд явж байгаа гэдэг нэг ярьсан. Тэр хөтөлбөр маань одоо 11 дахь жилийнхаа төгсөгчдийг төгсөглөө. Тэр 11 дахь жил юм. Тийм шүү дээ 11 дахь жил. Арай бас бүхэл бүтэн 220 жилдээ ганцлуулаад болт юм. Тийм жилдээ ганцлуулаад. Тэгээ 400 хүмүүс байсан гэсэнтэй. Дан эмэгтэйчүүд. Ерөнхийдөө нэлээд өрсөлдөөнтэй гэж байгаа байхгүй нэг хувь нь ягаад гэвэл ер нь жилдээ нэг 250-аас 400 хүн аплайддаг. Тэрнээс 21 хүн авна гэдэг чинь 5% юм уу 10% зарим жил нэг ковидын үед хүмүүс багцчихаа 5% хүмүүсийн сонгож селект болж авна гэдэг чинь маш өндөр өрсөлдөөнтэй юу болж байгаа байхгүй процесс те. Тэгэхээр айгу мондог хүмүүс л орсон. Тэгээ хүмүүс тэгдэг байхгүй ямар мондог хөтөлбөр юм өөхөр нь би зөв мондог хүмүүсийг авчдаг байгаа ном шиг гэх те. Тэгээ зүгээр тийм орон зайг нь үүсгээд ирэхэрч хүмүүс ингээ хоорондоо ярилцсан харилцсан те. Тэгэл тийм хөтөлбөрийнхээ ачаар за тэр хөтөлбөрийн хийж байгаа нийгэмд хийж байгаа эмэгтэйчүүдийг ингээд хөгжүүлж байгаа юм бол ойлгомжтой. А гэхдээ бидний хувьд бас ингээ хөтөлбөрийн ачаар маш олон эмэгтэйчүүдийг холбож байна. Тэгээ өөрсдөө бас хэрвээ тэр хөтөлбөр байхгүйсэн бол танихгүй л байхсан биш бид нар би энийг. Тэгээд нөгөө эргэн тойрныхаа хүмүүстэй л ингээл уулзаад байгаа шүү дээ. Тэгээд хизээж магадгүй тааралдахгүй байх байсан юм бүсгүүчүүдтэйгээд эмэгтэйчүүдтэй уулзаж байгаа байхгүй маш өөр салбарын тэнгүүд ёо ямар амар мундаг юм бэ гэж бодсон. Яг бүр үнэхээр мундаг юм бэлээ. Амар олон сургуулийг лаглаг дүүргээ тэгээд яг ингээд гой ажлуудыг хийгээ тэ хуулийн фермийн партнер тэ IT компани захирал гээл амар мундаг хүмүүс байсан. Айгу өөр үзэл бодолтой. Гэхдээ бас нэгтгэж байгаа нэг үзэл бодолтой. Айгу гоё надад бүр үнэхээр амар гоё байсан. Би тэгэл манай ажлын санал болгоол за жоохон колти юм биш үү дээ. Тэг ингээд бас би хичээдсэн байхгүй political leadership. Тэр ихэр янаа. Тэгээ хичээд байсан. Гэтэ яг ингээ ороод 20 за хэдэн багш нар байлаа. Тийм баг 20-од тий 20-од өөр төрлийн салбарын бас айгүй мундаг хүмүүсийн яриаг. Тийм чинь ингээ тэтгэлэг хөтөлбөр байгаа байхгүй үнгүү сонсож байгаа шүү дээ. Үнгүү сонсож байгаа өдрийн хоолтой. Тэнгүү тэр хүмүүсийг бас тэр болгон сонсож чадахгүй лекцүүдийг нь тэгээ надад би бүр зөндөө юм олж нээсэн. Тэг ингээс айгүй юмыг өөрөөр харах. Тэг арай нэг юм ярихтаа ч гэсэн нэг мэрэгжлийн өнцөгтэй болж малцсан юм шиг санагдсан. Тэгээ баярлсан шүү. Намайг бас сонгож авсанд баярлалаа. Тийм баярлалаа. Мундаг угаасаа их мундаг хүмүүс байдаг гэх. Тэгээд нөгөө нэмэгтэйчүүд бас өөртөө итгэх итгэл нь ийм манлайлалын юм энэ төр лидершип одоо эсвэл ийм сонгогдох юм дээр эрэгтэйчүүдээс итгэл багтай байдаг гинэ. Тэгэл одоо Харвардд очичулгүй би яаж тэнцсэн болооч гэдэг юм уу те. Тэгэл тэр хүмүүс чинь байх ёстой хүмүүсээ л тэнцүүлж байгаа байхгүй те. Тэгэхээр ингээл угаасаа их мундаг. Тэгээд зөвхөн яг тэрийг ингэж олж харах өөрийн дотоод хүчээр ингээд дотоод хүчин чадлаа мэдрэгт нь ингээд бид нар тусалж байгаа хгүй. Тэрнээс ингээл хүний 3 сар дотор ингээл амар их мэдлэг нэмэх боломжгүй шүү дээ. Дотоод хүчээ мэдэх буюу дотор нь угаасаа мундаг бид нар байж яснийгаа ингээл те тэрийгэ дарддаг, даруухан байдаг, өөрийгөө дутуу үнэлдэг тэр юмнуудыг илүү гаргаал. Тэгээд маш сонирхолтой багш нар ордог тий. Тэгээ нэг хүн өөр салбарын юм сонсохоос айгүй чухал. Дандаа л нөгөө салбараа л ингээл яриад байдаг. Гэтэл ингээд нийгмийн олон асуудлыг олон талаас том зургаар хараад энэ чи бас юмс хоорондоо юм яригтай холбоотой ингээд том зургаар нь харах бас орон зай өгдөг тий. Харин тий хуулийн эдийн засгийн одоо асархуйн эдийн засаг ялангуяа нөгөө нийгмийн талын юмнууд айгүй их сонссон одоо эргэтгэж байдал гэж яг ч юу чинь тий. Яг ингээд мэддэг юм шиг хэрнээ яг ингээ бүтэн цаг 30 минут сонсохоор яг ийм л юм бэ штэ нэг юм дөртэй болоод нэг юм суур сайтай болгоод өчтдөг
юм шиг санагдсан. Тэрнээс биш бусад сургуульд одоо барилгын сургуульд хоёлоо хизээч эдийн засгийн хуулийн хичээл орохгүй шүү дээ. Үндсэн хууль нь яг чухал ч юм уу, гүр ч юм уу гэдгийг чухал гээл яваад байгаа болохоос яагаад тэр чухалын гэдгийг аюу гоё хэлж өгч байгаа байхгүй тий. Цагийн сонирхол цогод одоо барилгын сургууль жишээ нь тийм төгш хүртээмж энэ барилга юм хүртээмжтэй байх хэрэгтэй, accessible байх хэрэгтэй заах уу заахгүй. Яг уу accessible байх хэрэгтэй гэж бол заана. Хуулиндаа ч тийм юм байгаа. Гэхдээ нэг тийм яг тийм нийгэм талаасаа ерөөсөө ярьдаг. Нийгэм талаасаа ярьдаг юм билээ тийм. Зүгээр л нэг юм стандарт яриад нэг ихтгэл үнэмшил үнэт зүйл төвшөнд ингэж нэг чухал гэж бодохгүй нэ ш. Зүгээр ингээд стандарт гэдгийг ярихгүй. Яагаад бид бол тийм гадаадд бол өөр гэж харин. Одоо тэгээ бас өөрчлөгдсөн байж. Бид хоёр 10 жилийн өмнө төгссөн болохоор сургууль маань хэр өөрчлөгдсөнийг бол мэдэхгүй байна. Гэхдээ тийм нийгмийн талын юмнуудыг аягүй сайн ярих хэрэгтэй л билээ л дээ. Түрүүн нэрээ нэг гадагшаа сургууль гэдгсэн ш тэ. Тэгсэн чинь аягүй сонирхолтой нөгөө одоо түрүүний яаж заад юм бол гэдэг шиг би нэг 2015 он юм уу та. 15 онд анх Америкийн нэг хөтөлбөрт явж байсан аахгүй. Тэгээд нэг семестр ингээд их сургууль дээр байгаад тэгээд аягүй сонирхолтой ихний хичээл дээр л би гайхсан юм нь юу яасан юм. Англи нөгөө унших юмнууд өгөөл тэгээ гэртээ уншсан байх хэрэгтэй угаасаа reading тэгэнгუთ ингээд нэг 4-5 артикл байсан байхгүй өгвөл тэгээд шинжлэх ухааны өгвөл тэгээд би уншичаал ирээл нөгөө тэрийг ингээд буцаж ярина гэл тэмдэглэж аваад тэгэл тэгсэн чи багш нь ингээл сайн семинар н ороод тэгэл за энэ юмнууд уншсан уу гэл тэгсэн чи уншсан гэлтэглээ би чи нэг хагас дутуус ингээл уншаал те өөрийнхөө ойлгох тэгсэн чи ингээд буцаал нөгөө ярих гал тэгсэн чи тэгээд уншаад та нар юу гэж бодож чинь чи юу гэж бодож чинь гэдэг тэгсэн чи ингээд нийлүүлээд бодоод оюун дүгнэлт хийгээг байхгүй зүгээр ингээд буцаж цээжлээд юм уу те ийм гол санаа хэлсэн гэл ингээд манай боловсрол бол тийм байсан илүү уншаад буцаж хэлдэг эсвэл цээжилдэг цээжлээд буцаж хэлдэг те илүү ой тогтоолтой тэрнээс үгүй энэ тавыг уншснаа чи юу гэж бодож байна гэд ингээд нийлүүлээд ингээд бодож би бодог байхгүй. Тэгсэн пэх гэд нэрээ би чи юу бодож байна гэдэг. Тэгээд ингээд analytical те critical тэр нөгөө дүн шинжилгээ хийх эсвэл нөгөө шүүмжил сэтгэлгээ тэднийг хөгжүүлээгүү. Тэгэнгუთ ингээл те нэрээ би юу бодсон болоо гэл. Тэгэнгუთ бас нөгөө бүтээл сэтгэлгээ хөгжүүлээг үнэ ингээ яаж мэдсэн гэсэн чи музей ороод ингээл үзвэ. Гэсэн чи ингээл нэг 5 6 дугаар ангийн хүүхдүүд юм уу нэг 7 8 дугаар ангийн хүүхдүүд ингээд нэг том зургийн юм сууж байгаа байхгүй ороход. Тэгэл ингээл харж мараал ингээл сууж ясан. Тэгэл би баг музейг нэг 30 минут ингээд үзчихээ буцаад нөгөө тавиг руу орсон. Дахиад суучих. Тэгэл ингээд тэгэхээр би чингүй би нийч одоо ингээд тэгэл те би ингээл хараад за good day гэл те ингээл юу гэдэг одоо юм зураг байна юм гоё бичсэн байна за гэл те тэгээ энд нэг юм байвал одоо уран бүтээлч юу хэлэх гэж зорсон юм бол гэл тэгэл ингээ яваад гэж байгаа байхгүй тэгсэн чинь тэнд чинь нэг бүтээл сэтгэлгээ юм урлагийг ойлгох сэтгэлгээ шал өөр ингээл хараад юу мэдэрч байгааг бодох юм гинэ би чинь нэр бүх би чи юу мэдэрч байгаа юм бэ гэж мэдэхгүй байхгүй юу харин мэдэрч яваагүй зүгээр ингээ энэ зураг юу хэлэх гэсэн юм бол гэд ингээд тэгсэн чи тэр надад нэг ингээд contemporary art-ыг янз бүрээр л үзэн тэгтээ ингээ performance art март хүмүүс нэг ойлгомжгүй гэдэг шүү дээ тэгэл зохиолчоос уран бүтээлчээс та юу хэлэх гээд байгаа ингээд гэсэн чи нэг уран бүтээлч тэр өндөрдөг жаахгүй нэг тийм жижигхэн ярилцлага хийгээл тань Америкт тэгсэн чи би юу хэлэх гэжсэн бол ер нь нэг зүйл та юу мэдэрч байна л гэдэг чухал гинэ тийм л 3 зураасыг хараад тэгэл тэгсэн чи нэрэж би ингээл харсан чи нэг ингээл те миний одоо те өнгөрсөн цаг одоо цаг ирээдүйн цаг ч юм уу ингээд сурж байгаа байхгүй тэгэхээр нөгөө эднийг ингээд хөгжүүлээгүү ингээд сургаагүй тэгэхээр тэр чинь бас ингээд нэг юм бүтээл сэтгэлгээг би ингээд зүгээр л ингээд юмыг харчаал ийм юм байна ч гэдэг юм уу те. Гэтэ тэр мэдхгүй магадгүй миний кейс байж магадгүй. Гэтэ тэнд бол ямар ч байсан ингээд боловсролын тэр хүүхдүүдийг 30 минут суулгаад тэгээд дараа нь ингээд чи юу мэдрээгүй асууж байгаа байхгүй те. Би одоо хүн мэдрэмжгүйгээс гадна тэр боловсрол нь манайх тэгдэггүй юу те. Тэгээд ингээд чи юу мэдэрч байна вэ? Чи юу гэж бодож байна вэ гэдэг асуулт манай боловсролд юу н баг эцэг эхчүүд нь ч асуудгүй тийм чи юу мэдэрч байна гэж эцэг их нь асуусан уу гэвэл хэцүү тийм маш тийм наалтахгүй өгүүлбэр юм шиг сонсож байна. Чи мэдэрч байна вэ гэдэг өгүүлбэр бол ер нь байхгүй гэж байна. Яг орчуулгын тийм миний ханд ямар санагдсан гэж яхан тэгж асуух юм байна.
Чи өдөн мэдэрч байна гэхээр амар хүн цусгч юм те. Тийм шүү дээ. Навчуулгын санагдаад. Чамд ямар мэдрэмж төрсөн? Чухал гинэ тэгсэн чи яг нөгөө манай дээр багш ингээд тийм ингээд гаргах юмнууд чи ингээд жишээ нь тэднийх ингээд 7 хоног болгон яг 5 дахын жишээ ээж аав нь бизи ч гэсэн 5 дахад ингээд хамт орой олоо иддэг гэж аахгүй бүгдээрээ суугаад тэгээд энэ 7 хоног чиний одоо хамгийн гоё мөчүүд юу байсан? Хамгийн тухгүй мөчүүд юу байсан? Гэдгээ ярьдаг гинэ хүүхдүүдтэйгээ өөрсдөө өөрийнхөө ярьж мараад тэгээд тэгэн гот чи ингээд мэдрэмжээ ярина те надад тэгж мэдрэгцэн энэ төр гэдэг үг хэрэглээ те тэгээд тэгсэн чи би ингээд нэрэ мэдрэмжийн тухай бодсон чи мэдрэмжийн тухай монгол үг маань ч айгүй бага байхгүй тий тань ямар сэтгэл гэсэн үнэхээр сайхан сэтгэл байна гэдэг энэс өөр энэс өөр байдаг ямар баян гоё байлаа гэдэг Тэстэ гоё кинана. тий гоё кинана үнэхээр хөллаа гэж тэгээд яг одоо миний бас монгол хэл одоо би их нөгөө ном уншихдаа дандаа нөгөө хожуу насны их англиар уншсан болохоор монгол хэл маань бас юу юм шиг байна. Тэгээд ингээд тэгшээ мэгшээг ингээд баясаа маясаг бичсэн юм харахаар хамаагүй л юу яадаг л да. Мэдрэмжийг ямар гоёор илэрхийлж байна те. Таараа штэ те. Жирийн хүмүүс бид нар хэрэглэхгүй байна гэдэг чинь бид нар тэр гоё юмыг ашиглахгүй байхгүй баялаг санг те. Юу мэдэрч чинь тэгэхээр их сайхан мэдэрч байна гэл те. Тий харин ингээд үнжээж тайлбарлаж чадхаа болцсон. Тэнгүүд англи хэл дээр яг тэр үгэнд байгаа юм шиг санагдаа. Тэгээ яагаад ч би тэрийн киноноос ч юм уу тэ олоо сонсцсон байгаа байхгүй. Тэрийгээрээ өөрийгөө илэрхийлж чадаад байгаа. Тэ uncomfortable гэдэг ч юм уу эсвэл it's not worth it гэдэг чинь нэг юм. Тий. Орчуулахад маш төвөгтэй байдаг. Тий, бид нар яг хоёлаа гэдэг ер нь ярихтаа тэгдэгтэй not worth it гэдгийг яг юу гэж орчуулдаг вэ? So worth it гэж үгтэй тэгдэгтэй номын дандаа тэгдэг заяа. Тэгэхээр харин тэр чи одоо бодолтой үг байгаа бид нар хэрэглэхгүй те эсвэл тэр байхгүй мó ингээд тэгэхээр гих мэтчлийн ингээд боловсролын чи ялгааг тэрийг мэдэрч байгаа байхгүй очивол харин би нөгөө юун дээр хөтөлбөр дээр бас нэг амар одоо эхэндээ бол надад амар ядаргаатай байсан. Тэгээд сүүлдээ ингээд багш нарынхаа талаар би нэгч бичээгүй. Надад яагаад тэр бүр амар хэцүү байсан. Багш нар орно штэ лекц. Тэнгүүд ингээд бид нар сэтгэлдээ бичнэ. Гэтэ нөгөө төрөөнийх шиг багш юу зааснаа мэдчихэж байгаа. Тэгэхээр тэрийг нь бичихгүй. Чамд ямар санагдсан өөрт өгсөн мэдрэмжээ ингээд багш болгон дээрээ ингээд комент өгч байгаа байхгүй. Хизээж би амьдралдаа багштай комент өгч үзээгүй. Гэтэ ингээд би ингээд сонсож байхдаа энэ юм бэ ийм ингээ баахан бодож шít буцаа гаргах гэхээр ингээд юусаа гарахгүй байсан. Би тэгээд нэгч бичээгүй. Ингээд Өөрийнхөө бичих хэвээр ээлжин дээр би бүр амар шаналж ээж бичсэн. Надад тэр би ерөөсөө тийм чаддгүй юм билээ. Тэр чин тэгээд бас бидний зүгээр бас л дадлага хийх л ах те. Тэгэнгუთ багш нар айгу гоё хүлээж авч байгаа хүн мэдрэмжээ буцаа хариулаад таны ярианаас ийм зүйл за сурлаа ихэнхдээ бол нөгөө буцаад нөгөө сурах юм бол яг ийм сурлаад тэгээд ийм мэдрэмж төрүүллээ гэдэг чинь маш тийм та одоо илүү гүнзгий харилцаа болчихж байгаа тийм. Харин тийм. Тэгэхээр тэр чинь бас айгу багш нарт бол айгу бас нэг очоод тэнд хичээлээ хуваалцсных айгу гоё мэдрэмж бас буцаад өгөө. Тэгээд бид нар бас ингэ бодоод тийм. Тэгэхээр тэр ер нь чи юу мэдэрч байна вэ гэдэг тийм. Тийм, уг нь мэдэрсэн юм аа. Тэгээ мэдэрснээ үгээр бичиж гаргах нь айгүй хэцүү байсан надад. Тэгээд айгаад байсан ягаад ч юм. Яна ингээ нөгөө муухай санагдчихгүй, шал тэнэг юм биччихвэ гэх нэг юм бөөн айдас үргэж ажил орж ирээд тэг ойлгохтой ингээ юм бичиж чаддгүй. Ста нэрэ ChatGPT юм. Тийм шүү дээ бүх юм. Одоо тэгэхээр ингээд бид нар өөрсдөө ядаж хүүхдээ дүүгээ мэдрэмжийн тухай яриул сургамаар байгаа байхгүй тийм юмд ингээ үзэл бодлоо энэ надад ийм санагдаад ингээ ингэж надад туслаа гэд ингээ энгийн ярьж чадхаа л байсан айцтай болцсон тийм шүү дээ тэгээд ингээ мэдрүүлэх те тэгэнгუთ ингээ бодож байгаа байхгүй нацаг дөржийн миний нутгийг бид нар цээжсэн болохоос биш миний нутгийг уншаад те юу мэдэрснийг хинч суугаа байгаа байхгүй те одоо тэр шүлгийг айгүй бол би нацаг дөрж уншаад ингэж мэдэрлээ гэвэл чи хинбэ дуугаа наа тэгээд хин нацаг дөржийг одоо яадаг хэмбэ гэд илүү нөгөө юм цээжлэх боловсрал тэгээс ой тогтоолтын боловсрал эсвэл юм цээж бичхийн те багш нь ягаач тэр юм өгчилж болохгүй юм те заавал ингээл хэлээд их сургуульд хүртэл ингээл багш нь хэлдэг бичдэг тэр бол одоо ингээд гоцрог цагийн үрлэг байгаа хгүй тэр хүн компьютерд өгчиж болно те ингээл эрхцүүд яс гингууд эрхцүүд яс багшаа юу гэнэ эрхцүүд юу гэнэ гээл те ингэж мингэж яхаа болох хэрэгтэй илүү юм тэр тархийг ажилуулах юм чи ингээд энэ гурыг уншаад зүгээр 3 ингэж хэлсэн гэж хэлэх чинь зүгээр л цээжлэх гэж байгаа байхгүй илүү цээжлэх тогтоох хизээ минийх болох нь гэхээр би тэр 3-аас ингээд
Тэгээд том их сургуулийн академик гэж ингэж байгаа шүү дээ. Энэ дээр ингэсэн байна. Би нэг ийм үзэл бодолтой байна. Ингээд энэ ингэсэн байна. Ингээд судалгаан дээр тэгтээ нөгөө талаас бас ингэсэн байна. Эсрэг аргумент өгч тий. Тэгээд би энэ төгсгөл нэг иймэрхүү юм байгаад байгаа юм болов уу гэж бодож байна гэх. Тэрнээс тэгдэг гэж хэлэхгүй гэж байна. Тэгдэг байхгүй юу гэж юм байхгүй. Нэг ийм миний уншсан судалсан хүрээд л нэг иймэрхүү юм болов уу гэж би нэг одоо бодож зүрхэллээ гэдэг. Академик хэл чинь тийм байгаа шүү дээ. Тэрнээс тэгдэггүй. Тий амраа нөгөө маа подкастаарс орж ирсэн байхгүй юу? Нэг амраа нэг монстер шиг харагддаг том гэдэг. Тэгээд тэрэн дээр яг амраа тэгчихсэн хүүхдтэй яг critical thinking гэдэг юм амар заадаг гэд. Хүүхд одоо орчин үеийн сургууль боловсролтой critical thinking-ийг яг айгу сайн заах хэрэгтэй гэж амар тийжсэн. Хүүхдтэй тэрнийг айгу хилдэг мэлдэг гэд ярьжсэн. Critical thinking, analytical thinking тий. Creative thinking. Миний охин чи яг юу энэ дэр бодсон бэ гэж асууж масуудаг гэж гэлөө. Тэр айгу гоё подкаст хийсэн шүү дээ. Харин тэгэхээр тэр юмнууд манай боловсрол одоогор өгөхгүй байгаа байхгүй тий. Тэгэхээр тэгэл олон янзтай байдал айгүй олон бид нарын бас боловсрлоо баяжуулах юмнууд байна тий. Тэд нар чинь тусдаа хичээл биш ингээд юмн дотор шингэсэн байх хэрэгтэй байдаг тий. Олон янзын хүмүүс наад захын сурах хүчиг нь ингээл зөвхөн л нэг юм дундаж бие хэмжээтэй ингээл нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд тий. Эсвэл ингээл эрэгтэй хүүхэд нь баатрын баатрын дүрд эмэгтэй хүүхэд нь аврагддаг дүрд нэг би зохиож илээгүй бид нар сурах хүчиг дээр дүн шинжилгээ хийхгүй мониторинг тэгсэн чинь баатрын үлгэрүүдийн баатар нь хүү байгаа байхгүй юу. Тэгээд ингээ охин юм уу амаг амгаа авардаг тий. За тэгэнгუთ мангас гингууд эрэхтэй шулам гингууд эмхтэй тий. Маш тийм типикал ингээ маш гонигт уйдгартай. Одоо бол орчин үеийн хүүхдүүд тийм юм биш ингээд YouTube-оор үзэж байгаа юм хамаагүй өөр олцоод байхад нөгөө боловсрал нь тийм утгартай тийм модон юм байж гэдэг чинь тэр хүүхд сурах ямар цорхолгүй болно шүү дээ. Тэ? Харин тэгэхээр энэ боловсрал тэр олон агуулгуудыг оруулж ирэх те. Одоо тийм чадваруудыг те. Одоо ихтэй сайжирж байгаа байлгүй дээ. Гэхгүй юу. Би дандаа тэгэж бодоод тэгэл харахаас те. Одоо жишээ нь эрүүл мэндийн бэлгийн боловсролын хичээл чинь сайжирж байгаа мó гэл тэгэхээр үгүй шүү. Дахиад багш нь ангийн хэрүүл мэрүүл хийгээл те. Тэр мөрнийгээ заадаггүй ичиж мичээд эсвэл ингээ өнгөрөөчдөг те. Тэгээ нөгөө эрүүл мэндийн багш нь нэг өөр юмны багш гэдэг дандаа. Давхар дээлтэй. Тэгэнгუутаа бэлгийн боловсрлоо сайн орохгүй байж зүгээр л загнаад байна те. Чи гизээч ирээд ирв чи айл өгч өрмөслүүлж өгөх гэсэн эрүүл мэндийн боловсрал байхгүй. Харин тий. Тэгэхээр тэгэл боловсрлын асуудал бас тийм биш үү те. Тийм байна. Гурлаас нэрээ гой хорвоодлын юмыг ингээл те базаал асуудлыг шийдчихлээ. Тэглээ. Тийм, тойрд өөр асуух юм гинэ. Одоо ер нь бол дөхөх маягтай байна. Тэгэхээр таны одоо хөтөлбөр шиг таны ирээдүйн төлөвлөгөө юу байна? Сонгуульд нэр дэвших гэж байна уу? Тийм. Яг бид нар чинь улс төр сонгуул юмтай ойр ажилладаг. Тэгтээ би одоогоор бол аль болох олон эмэгтэйчүүдийн чадвартай эмэгтэйчүүдийг салбарын дээшээ гаргах зорилготой. Одоохондоо нөө шатн болоод байжээ те. За эзэн нэг өдрөөс өөрчлөгдөж болно. Гэхдээ одоогоор бол тийм бодлоо. Намуудаас бол саналуд ирдэг. Мэдээж нөгөө нэг юм энэ иргэний нийгмийн дуу хоолойч улс төр чухал учраас. Тэгтээ одоогоор бол тийм бодлоо те. Тэгтээ илүү олон эмэгтэйчүүдийг чадвартай энэ мэдлэгтэй энэ эмэгтэйчүүдийг оруулахыг хүсэж байна. Тэгээд хүмүүсийн бас хандлагыг өөрчлөхийг хүсэж байна. Одоо ингээл сая бас ингээл эмэгтэй сайдаа үл ямар үг гэл тэгэнгუთ тэр энэ гэл тэгэнгуთ эмэгтэйчүүдийн нэрэлэнгуთ тэрэнд айгүй төгс шаардлага тавьж байгаа байхгүй. Тэр чинь ингэсэн шүү дээ. Гэтэл нөгөө эрэгтэйчүүд нь хажууд нь намаагүй одоо хэцүү долоондор улсууд байж хахад тэд нар төрс төр шаардлагыг тавихгүй. Эмэгтэй улс төр чихэрл одоо төгс төгөлдрийн дээр одоо тий Бурба бурхан шиг л ингээл төгсөн байх юм баха. Гэтэл энэ улс төрийн зам чинь одоо мэдгүй тэр хүн хэний ч юу навчаад ингээд томруулдаг шилээр харуулна хүн юм чинь алдаатай оноотой л байгаа л хүүдээ тий. Гэтэл эрэгтэй дээр болохоор би юм байж лээдэг. Эмэгтэй дээр болохоор ингээд төгс төгөлдөр юм шаарддаг. Тэгэхээр тэрийг багасгах тий. Энд чинь зөвхөн улс төр дээр биш шүү дээ. Бүх юмн дээр эмэгтэй хүн дээр тэгдэг. Тэгэл эмэгтэй улс төр жалдаа гаргангууд хардаа тэр эмэгтэйчүүдийг сонг гэдээс хардаа гэ тэ. Эрэгтэй улс төрч бол
мэдгүй хүчингийн гэмтэрэг хийжсэн байна. Өчнөө асуудал авилга болж байхад эрэгтэйчүүдийг хардаа гэж хэлээгүй шүү дээ. Эрэгтэй улс төрчдийг хардаа гэж хэлэхгүй. Тухайн одоо бат юм уу домдог ямар муухай хүн бэ гэд тэгсэн ирнэ эрэгтэй улс төрчд өстой муухай байна бити сонгороо гэдэггүй ирнэ. Эмэгтэй улс төрчдийг бол тэр эмэгтэйчүүд сонгоё гэдсэн хардаа эднэрийг ач гэдэг юм уу те. Тэгээ эмэгтэй улс төрч бол нэг үг хэлснийхаа төлөө огсорж байгаа шүү дээ. Нэг үг хэлснийхаа төлөө. Эсвэл одоо олон улсын хурал дээр нэг одоо хэсгийг тасалж аваад 70-аад оныхон тэгсэн ч гэдэг юм уу те. Гэтэл эрэгтэй улс төрч бол тэр салбарт нь өчнөө цэргийн албанд нас орж байгаа. Эсвэл одоо тэр зам тээврийн дархны зам дээр өчнөө хүмүүс яаж байгаа нь мэдгүй салбар болгонд өчнөө асуудал болж байхад байж лээдэг те. Тэгэхээр энэ нэг шудраг бас дабл стандартуудыг багсгамаар байгаа байхгүй те. Тэгхийн тулд одоо аль болох олон эмэгтэй гарах бас чухал. Тэгжээ чинь эмэгтэйчүүд байх нормал болох. Тэгэхгүй бол тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг одоо байгаа эмэгтэйчүүдийнхээ жин одоо зүс царай өмсдөг хувц бүгднийг нэрлж чадж байгаа юм. Цаана өчнөө эмэгтэйчүүдийг бид нар мэдхгүй те. Тэр нь баг хууль санаачилдагчгүй ингэ явж идэг. Тэгээд өнгөд эмэгтэйчүүд хамаагүй санаачилсан хуулиудын чагсаалтын харангууд хамаагүй хүн дээлтэй олон хууль гаргасан мэт ш те. Тэгэхээр ингээд тэр хандлагыг өөрчилмөр нь илүү олон эмэгтэйчүүд гармаар байна. Зөвхөн улс төр гэхээс илүү салбар болгоныхоо манлайл те. Тийм л юм нийтлүү зорж шít одоогор бол. Тийм. 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 Тэгтээ жоохон сан улс төр гэдэг төсөгцөн жоохон фан юм байна уу? Ганцхан богино юм байна уу гэж. Фан юм асуудаа гэж. Фан хүн болно гэж орж. Таалаар нөхөртөөгөө яг бүх юмаа бас ер нь хувааж идэл яг Тийм хүмүүсүүдийн те гендермендер гэхээр яг уу гэл тэгэл жишээ нь одоо ерөнхийдөө ингээд хүмүүс хатам аав ээж мэж яах уу гэдэг би очиод ингээл нэг сайн байж өгөхгүй гэл тэгээд суухгүй шүү дээ мэдээж очивол те Викторийн баримтлагдаг зарчим бол ээж аавын насаараа явцсан соёлыг хүнддэг нь тэр хүмүүсийн гэр бүлд очиод те бит хоёр бол шинэ гэр бүл эхэлж байгаа учраас энэ соёл бол бит хоёрын шинэ соёл байх хэвээр тий. Тэрнээс ингээл гендерийн тэмцэгч хэрэг гэрте очиод ээжигээ тэг аавыгаа ингээл хатам аав ээжээ ингээд гэхгүй тий. Тэр хүмүүс өөрийн зүйл. Бит хоёр бол жишээ нь аль болох гэрт байгаа тэр одоо энэ гэрийн насрахын энэ ажлуудаа бол тэнцвэртэй хуваарлдаг байхгүй. Тэгээ түрүүн хэлсэн манай нөхөр бол илүү хоол хийх дуртай гоё хоол идэг. Би бол илүү гэхдээ хоол ингээл хавиг сав суулгаа ингээл сайхан болгоод тавьчих штэ. Бохор болгоод тэгээд тэрийг би бол илүү цэвэрлэх нь надад амар санагддаг байхгүй. Тэгэхээр мань хүн хоолоо хийлээ, би юмаа цэвэрлээ. Тэгээд ингээд эмэгтэй хүн ганцаараа орж ирээд 2 цаг хийх ажлыг бид хоёр 1 цаг нийлж хийчихэд тэгээд хамт зурагт үзээд кино үзээд мэдээ үзээ суух нь хамаагүй аз жаргалтай. Тэгвэл эмэгтэйд ачаал ирэх тусам бас л нөгөө тэр их ачааллыг чинь хариуд нерв хөдлөн штэ. Тэгэхээр юу тэр чи дахиад ер нь ингээл чи яага уурлаад ангивл энэ нэгэн угаасаа ингээд их ачаалтай бол уур хүрнэ штэ. Тэгэхээр хосод юу ч гэсэн аз жаргалтай байх шалтгаан байгаа байхгүй тий. Чи яагаад уурлаад байгаа гэдэг бол амар инээдтэй. Нөгөө нь уурлж байгаа мэдхгүй мэдээгээ сууж идэх амар угаасаа хитрхи юм хийчүүл юун дараа нь нөгөө шүний ажил мажилж байхгүй болно штэ уурраад ядраад. Тэр ажлаа тэнцүү барилжуул шүний ажил ч гэсэн ирчүүчтэй ч юм уу тий. Маш олон эрг үр дагавар ирж байгаа байхгүй. Би нэг өөр дээр анзаарсан юм ингээд яг нэг юм дээр бухимдаад ууралцсан. Тэгээд буцаа чи ууралцсан юм яагаад уурлаад байгаа юм тэгээд би яагаад ууралсан хэлэх гэсэн чи тэрнээсээ өөрөө ичээд нэрэл ингээд тэнийг юмд оруулж баах юм бодож байгаа байхгүй. Тэг чим ууралсан болоод л ууралж байгаа шүү дээ тий. Уур хүрмээр байсан болоод ууралж байгаа шүү дээ. Тэгэхгүй тэгэл ёо би чинь нэм юмнаас олоо ууралчлаа хэвээр нэрэ мэрэ гэл ингээд өөрийгөө давхар буруу тусаар агаад ингээд дуусч байгаа байхгүй. Тийм шүү дээ. Амар ядаргаатай. Тийм тэгээ баах юм бодоод зүгээр тэгээ яах вэ? Бас ууралсан ч яах вэ? Тийм хүн юм чи уурлаа шүү дээ. Зүгээр хаяа ууралчмаар байд юм аа. Тэгэхгүй бас уурлаа гэж уурлахаар ч аягүй хэцүү. Би бол жоохон сонь ууралж мууралдаггүй шүү дээ. Харин тийм шүү. Мэдгүй эсвэл өөр хэлбэрээр ууралдаг юм бүү мэдээ. Давал тэгэж ингээд хүмүүсийн яагаар. Тэг бас нэг юм сурсан нь юу бас нөгөө ер нь бол ингээд бүх юмыг яг нэг хэлбэрээр хийх гэж зорих хэрэггүй байна. Маа нөхөр бол ингээд охиноо бүүлэхдээ ингээд нэг л сонь жоохон дали ингээд тэрээд байгаа юм шиг байдаг байхгүй. Тэгтээ тэр хоёр унтаад болоо л байгаа. Тэгээ нөгөөдг нь ингээд бүүлэнгүүд унтаад. Тэгээ би очиод жоохон айтайхан тэрвэрч гэвэл али эсвэл ингэж тэрвэртийн гэвэл би авах гэдэг шүү дээ тэр ажлыг. Тэгээд нөгөөдг нь жоохон ингээд дали тэрвэртсэн. Тэгтээ унтаад ингээд болоо. Тэгэхээр нь тэгэл окей ингээд окей гээл тэгээд ингээд тэрийг гүйж аваад засаад эсвэл
Али би тэрдэг мөрдөг гэл ингээл ингэж мингэх ямар хэрэггүй. Гэтэ би хараад ингүүл арай амархан байж болох юм байна гэж бодно. Гэтэ би гэд ингээд те. Окей хинч хор учраагүй энэ хоёр ингээд. Тийм. Тэгэл тэрийг бас сурж байгаа. Яа би бас тийм шүү дээ жоохон ингээд яг ингэж л тэрвэл наад жоохон. Би жоохон тийм төрлийн байхгүй ингээд нэг ядраагаад л шүү. Яг ингээд болох гээд байна гэдэгтэй нэг жоохон тиймэрхүү төрлийн. Тэр чинь яг хэр орохоор уршигтай бай те. Тийм тэрнийг би бас байлаа хэрэгтэй. Тийм тэгэл өөрөө ядар. Perfectionist мөртлөө procrastinator хүн болох. Тэр чи өөрөө илүү ядраад те. Хэцүү заа. Тэгэхээр аль болох л тэр юм ачааллуудыг гоё тархины ачааллаа ч гэсэн биеийн ачааллаа гоё хуваарлаа те. Тэгээ зарим юмс юу тэгээд тэр энд байна уу тэнд байна уу. Тийм. Одоо ингээд бас ингээд манай хүн ингээд хүүхдүүдэд хараад гэртээ үлддэг байхгүй. Тэнгүүт нь ингээд гэртээ буцаад ирэнгүүт гэр амар ч юм уу эсвэл ингээд нэг эвгүй байж их юм бол ингээл жоохон стрессчдэг гэсэн одоо бол за бүгд амьд байх юм байна гэхтээ баг бүгдээрээ амьд сайхан тий хоол идсэн байна үдээгүй байна одоо бүгдээрэнд нь сайхан хоолоо хийж идчихээ за гэлч юм тийм яг үн тий тэгэхгүй бол бас ингээд хит ингээд одоо нөхөртөө найдахгүй байх тий тэр чинь ингээд надад өөртөө юм уу аахгүй юу тэгэхээр юм чинь манай нөхөр миний хүүхдүүд бүгдээрээ сайхан байна гоён гэж тэгэж хаардаг ус ш. Тэгэхгүй би бас сүүл өмнө бас амар тиймээс анх бол тиймээс жоохон ингээд одоо яаж бол гэдэг ч юм. Тэгээ одоо гайг болцсон. Тэгээд нэг өөрөөхөө хийхийг бас болиулаад агаар хүн чинь сүлдээ хийх болчдөг. За ингүүд буруу хийчих болоо ингүүд хийчих юм болоо үгүй те. Тэгэхээр тэгэл өөрөөсөө юу хийгээд иднүү те. Яануу тэгэл өчрөө олоод амьдрах байлгүй дээ нэг 3 цаг дахаар сурна ш тэр хүмүүс те. Тийм юм байлаа гэж. Гэтэ яг синдрийн хүүхдүүд нь том болоод ирэхээр бас синдэр одоо амар гой тайвширж байгаа. Жохон байх чи сэцүүлэх хэлтэй алчих гээд байгаа санагдаад. Тийм ш. Тийм мэдээж бүр нялх байх чинь бас нэг те. Одоо тэгэл гэтэ ер нь тэгэл алчтгүй л ахалтай. Ер нь бол нөгөө ингээд бидрийг ингээд 2 цаг ингээд подкаст ярьж байгаа хооронд өөртөө хүмүүс өлсөд өчөхгүй те нэг юм олоод идэн гэдэгт итгэх. Итгэх. Тэгэхгүй ингээд хитрхи их юм санаа зовоод тэр чин бидний тархийг эзэлж байна гэдгийг л те. Тий өөр юм бодож сэтгэх боломжийг бид нэр зүгээр филрээр дүүргээд юм ахуйн асуудлаар дүүргээд тэгээ бид ингээд өөр юм бас бодож болох байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгээд та өөрөө болохоор яг гэр бүл нь та аав ээжтэйгээ эмээ өвгтэй бүгд хамтдаа өссөн үү? Юу манай аав ч баг байхад 9-тэй байхад хотодны орт авдраа насурцсан. Тэгээд ээжтэйгээ ах бид гурав байхгүй. Тэгтээ яг эмээ өвөд тусдаа байдаг л да. Уикендэр очдөг. Тэгээд ерөөхдөө манай ах чинь 9-р ангид байхад Англи яваад тэгээ баг 9 жил. Тэгээ ээжтэй их би ч ээжтэй их найз маягийн. Тэгэл заримдаа нөгөө хүмүүс амар ээж мэжтэйг бол үзэлцэл ээж та одоо тэгсэнгүй ингэсэнгүй гэл байж дээ. Тэгэл найз айгу тийм. Тэр бас айгу чухал юм шиг санагдав. Ер нь бас ээжтэйг найз байх. Ээж бас ингээл загинж нэг ярьж нэг үзэл тий. Тэгээ миний нэг тийм стори дуустгүй тий яриа. Дуустаа шүү гэх. Наами дуусаач гэдэг. Тий дуусаач хөлөөрөө өшөглөөд байна өшөглөөд байна. Одоо 6 минут өгөөд та. Хүүхдтэйгээ найз байх юмсан гэж боддог хгүй. Би чи нэг 9-р ангитай ингээл амар дурлал анхны хайрмаар болол тэгэл ингээл баг нөгөөдх нь тэгээ тэр үед намайг тоохгүй хгүй юу. За анхны хайрмаар тэр чинь юм байж тий. Тэгээд тэгсэн чинь би нэг 3 сарын 18 жилийн нэг за баярын санахгүй нэр нэг тийм 3 сарын 18 эргэжтэйчүүд бэлэг өгдөг баяраар би чи ингээл бараг л хамаг мөнгө зөнгөө цуглуулаад нэг чихмэл мэхмэл авчихгүй тэр үедээ одоо хэдэн жилийн ч бараг 20 хэдэн жилийн өмнө тий. Тэгээд тэгсэн чинь нөгөөдөг чи ингээд өгчөөл тэгээд би гадаад сургуулийн гадаа суужсэн чинь нөгөөдөг чи тэрийг ингээд миний чихмлэг нэг гартаа барьсан удаа бэлгийг тэг нөгөө гартаа нэг өөр охин хөтлөө гараад ир тий. Тэгэл тэг чи би чи ингээд амар санагдаал тий. За бараг үхий гээл ингэж амьдарч ирсэн. Тэгэл найз охин дээр очиод аягүй санаа зохин дээр очив би ерөөсөн миний хайр дурл бүтэхгүй маань ингээд миний хамгийн гайхамшигтай хайр бүтггүй байна. Би ингэж яхаар үхий би одоо амиа хорлоо гэдэхгүй юу. Тэсэн баанаа зөвхөн тгий би хамт явъя. Тэгэл тэгснэ хоёлоо ингээл юу руугаа л
Байрныхаа дэше гарч байгаа. Хойлоо. Тэгээ ингээ хойлоо 12 дахь ингээ тэр үчин юм монгорхоо ингээ нөгөө дээдлийн орцморцны амар байгаа байхгүй. Одоо ингээ одог бодвол илүү аюултай тий. Тэгэл хойлоо 12 давхард гараад ингээ тэгэл хойлоо өстө би хайр бүтээг юм чи өстө өхөн мөхөн гэл тэгсэн чи тгий мэгээл тэгэл хойлоо ингээ доошо харсан нэг амар санагтаад хойлоо ундаа уучаад ирэх үү гэх тий. Өгчиж ундаагаар яах гэж байгаа юм тий. 50 ундаа тэгсэн чи тгий гэдэг. Тэгээ ойлоо буугаад ундааны зэхэр очиж байгаа байхгүй. Тэгээ ундаа ууж хооронд үхэх хэрэггүй мэн гэдгийг бас жоохон ойлгож шүү дээ. Шал дэмээ юм байна гэх. Тэгээ ундаа уугаад тайшраад тэгэл яг хөтэ битээр нөгөө нэг ингээл найз мэдтэйгээ битээр өстэй сая тэгээд мэгэд гэл ярьсан чи яаж ийж байгаа л нэг 7 хоног ондоо. Гэхдээ нөгөө миний юу арилаг баа шүү дээ. Нөгөө шархалсан зүрх. Тэгэл жоохон гонигтэл байгаа. Тэгсэн чинь 7 хоног мангийн дараа манай нэг нь манай ээж тэлцсэн байгаа байхгүй. Тэгээд амиа орлох гэсэн гэд. Тэгээд тэгсэн чи ээж нэг өдөр ингээд яаж байна миний охин чи яасан хүнд дурлсан юм уу гэл тэгж байна. Тий ингээд тэгсэн чи тэгээд тэр нь бүтээг юм уу тэгээд ингээд ам хорлно гэд тэгсэн юм uuсан чи тий ингээд тэгхгүй юу. Тэгсэн чи өө тэгж болохгүй шүү энэ чи амьдрал чи их баян өчнөн олон дахиад хайр учрна гэдэхгүй юу. Тэгсэн чи би үгүй энэ л насан туршийн хайр дахиж юм хайр байхгүй гэдэг. Тэгсэн чи ээж үгүй өчнөө сайхан залуучууд таарлтна гэсэн үгүй байгуулсан байхгүй юу. Гэтэл одоо тэрнээс хичнээн сайхан хичнээн болго хайртай учраагүй тэгээ тэгэн гот хэрвээ ээж загнасан бол тэ мөчийн туг цохоод үгээд завдсан болж юм уу мэдгүй илүү амар нөгөөтгөндөө ингээд шархлаад мэдгүй яах ч байсан тэ тэгэн гот ингээд ярилцсан аягүй чухал байхгүй тэгэл ээжийн зөвл байсан юм бэлээ өчнөө олон хайр учирсан. Харин анхны хайрын дараа хайр байх юм шиг л боддөг юм. Тэгээ анхны хайрч гэж тэ өөрхий тэ. Одоо тэгж тооцъё доо гэж. Яах вэ? Тэгэхээр харин нэг хүүхдтэйгээ айл болох найз шиг л байх чухал юм байна даа л гэж. Амаргүй л тэ. Бас мөчийн нуух цохмор санагдав. Тэгтээ ингээд гэдэг. Их юу юм болчээ гэдэг. Тэгээ би ч болоогүй тэр үрт 10 хэдэн жил дутуу энэ чи жоохон хэдэн жилийн дараа юм шүү те. Үгүй одоо ч манай охин чи одоо ч хүүх 10 хэдтэй 11 хүүхдүүд чинь ингээд ChatGPT ашиглаад ингээд сайхан тэрнтэйгээ чатлаад байж идэг болсон байлээ шүү дээ. Тэгэхээр амьдралынхаа зөвлөгөөг тэндээс аваад нөгөөх нь бараг ингээд нөгөө нэг юм тинейжер аясаар аялгаар ярьж мараад үү. Тийм бараг ингээд би минийхэн бараг ChatGPT-гээс асуучих юм уу гэж байна. Яа. Тийм гэхдээ ноцтой юм байвал ер нь тэгэл ярилцахгүй бол ер нь тэгэл ярилцах юм билээ. Тийм шүү дээ. Эрэгтэй эмэгтэй асуудч тэр хүүхдүүд ээж аав хүүхдээ харилцаанд ч тэр тэгэл ярилцчихж л юм. Тэг. Тухгүй тэгтээ ярилцахаас өрөөхгүй тий. Тухгүй шүү дээ бас нөгөө чи юу мэдэрч байна гэдэг шиг тий. Тэгтээ тэгэл тэгж ярилцж байгаагүй бол их л амар хэцүү юу л ах байх. Тэгэхээр өрнөөс гоё дуусгаж болох ярилццгаа ич гэдэг юм тий. Дуурай сэдвс тий. Ярилццгаа. Тийм байна. За тэгээ танд ирсэнд маш их баярлалаа. Хамаг амьдралыг сайхан тоочулчлаа тий. Нууц юм ярих нь л хамаг нууцаа ярьж. Яг нууцаа ярьсан уу? Нууц гэдэг. Сая бол центр амиа орлох бол нууцсан. Тэг хамаг нууцаа хадгалж ирэл ярьлаа шүү дээ. Тийм тэгээд их ухаантай, дээрээс нь хөгжилтэй ийм мундаг бүсгүй байгаа. Тэрсэнд баярлалаа. Тэгээ манай ивент тэтгэгч Wellbeing GadPro ашигтай бактери байгаа. Тэгээ витамин B1, B2, B6-тай 24 тэрбум ашигтай бактери. Тэгээд өдөрт хоол идэхийнхаа өмнө өлөн дээрээ уучна. Тэгээ нэг дотроо 30 ширхэгтэй сарын хэрэглээ. Тэгээ ер нь ашигтай бактери чинь өвдөж мөвдөлж цэцэн бицэг алдаал явангууд хамаг ашигтай бактери үуч гараа авчдаг шүү дээ. Тэнгүү тэрийн үед уухад ер нь амар тохиромжтой. Ер нь гидснийхээ эрүүл орчинг хангахад айгүй хэрэгтэй байдаг. Тэгж би нөгөө бэбигийн охиндоо өгчсэн шүү дээ. Хүүхдийн бэби өөдөж ягаан өгтөж үлээ тий. Энэ задлаад нэг хэдийг ууччих. Задлаа ганцыг л уус. Ганцыг л уус. Forest Gump шигтэй өөртөө замаас нэгсэн. Би тоолно яг тоолно. Яг яасна уу гэдэг. Дээгүүрээ хуваагаад идсэн биш үү гэдэг. Тэр нөхөндөө бэбиг нөгжөөсөө өгдөө. Тэг GadPro ер нь айгүй сайн шүү. Харин дээ. Хүүхдэд айгүй чухал тий. Хүүхдэд айгүй чухал. Танаас яг ингээд хувааж муугаад яг хүүхдэд өгчөж байна. Тэг яг тэр ягаан хүүхдийн бэбигийнх нь тийм бэбиг юу гэж өгч явах юм. Өөрөө л гэдэг шүү дээ. Тэгэл би шопцыг имэнэр хөргүүлээд авах боломжтой. Эсвэл Шангрилагийн 2 давхарт зарагдж байгаа.
За ирсэнд баярлаа. Баярлаа. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. Гоё ярилцлаа. Баярлалаа. За тэгээд би тэгэхэд түрүү харин зөв ярьж дуусахгүй байхад проблемтай гэсэн боллоо тий. Монтажлах хүн их л зовхон тий одоо яа. сэндэр штэ. Би зүгээр тэгэл юу ч хасахгүй, нэмэхгүй, тэгэл пампан гэл 2 видео саундтайгаа ягаал, тэгэл наалтуулаад тэгэл апплод. Бид нар хэцүү байдаг ч бас нэг баахан юм эдитлэх болчвол тий. Хасна гэж хэлчээж хасдаггүй тийм төрлийн онцлогтой. За тэгээд төгсгөлт нь бит хоёр нэг өгүүлдэг байгаа. Та тавтаад бид хоёрт хамт хэлээрэй. За. За Bye. Бай их юм уу? Тэ. Яа даамар гой өрөө хийж юм байна. Women for change. Феминизм гэж одоо энэ жоохон жензи юм уу бай юу Баяртай л юу ингэж баяртай. за Бид хоёр нөгөө анх подкаст эхлэхдээ яагаад ч юм ингээл хэлсэн юм шүү. Тэгээд дараа уламжлал болгох юм. би ч одоо амарлаг өрөөмөрөө хэлгээд ингээл айгуу төвчээр үлээгээд байсан. За одоо баярлалаа. За бай. Хэдүүлээ камерлууны хальт ингээ харчваа. За thumbnail. зураг шиг үү? Тийм зураг. За. Тэгээд скриншот. Баахан л инээлцэн л 3 боллоо. Таны эмийг би энд ганц ингэчээд хурцмээр харагдаад. Зүгээр л нэг эжэндэм сэлэр авлаа. Тэгсэн нэ хөөрхөн баг. Яг би нэг ийм ингэмээр санагдаад. Ингээд Яаж боловлдог үлээ? За энэ бол блюперс хэсэг байла. Хаан цагаанаар оруулаа. би ингэж ингэсэн нэ. Энэ зөв юм болов уу? Баахан инээллээ тий. Тэгсэн чи бичээгүй ингээл яа тий. Яна эр хүн байхгүй бид нар хэцүү юм чинь шүү. Атгаа. Бид нар нэг миний reality show-ны нэг өдөр ингээд нэг баахан зочин мочин ирээд ингээд яасан байхгүй юу? Тэгсэн чи бичигдээгүй тийм. Устгацсан ч үлээ. Тэгээд дахиад нөгөө хүн нэрээ заяа. Тэгэж юуж болоогүй юм шиг ярьсан юм ярих чинь бас хэцүү. Тэгээд тэгсэн чинь нэг лавг сүрэнгээ нэг хошин шогийн жүжигчийг ах ирсэн байхгүй тэр өдөр. Өндрөө. Тий, тэгсэн чинь маргааш нь дахиж ирээл тэгэнгүүт ингээд юмаа ярьж байгаа. Гүй яг нэг юм болсон юм шиг санагдаад юмаа татаж чадлаа гэдэг. Яа, тэр хаа бүрэн инстэ жүжигч. Тэгэнгүүт яг за нэг яг л нэг ингэж би зүүдэлсэн юм шиг байгаа юм даа гэдэг. Яа. Тэгэж дахиж ütсэн шүү дээ. Тэгтээ нэвтрүүлэг цалинтай байсан уу? Үгүй тэр чинь бод тэгэл анх удаа юм чи. Гэтэ тэр чинь яг тэгэл өчнөө нөгөө ивент хийгч мэтгэгчдийн Монголын баг бүхэл том компани байна. Нөгөө P нэг яах уу гэдэг брендийн P Бапогийн P Яах уу хардны яах уу? Камертаа мөрдөө тэр үеийнхээ бүхэл мундаг хүмүүс нь орж ирсэн шүү дээ.